Амьдрал гэдэг бол эргээсээ хөдлөх гэж буй зав юм. Тэр завинд нэгэн тал суусан бол эргэн буцах эрхгүй болно. Харин нөгөө талын эрх үрхийн тулд бүхий л хүч чадлаа шавхан сэлгүүрдэж аз жаргал хүсч буй амьдрал дээр очих хэрэгтэй болно. Бидний суусан зав бусдын завтай адил байх боловч түүнийг сэлгүүрдэн нөгөө эрхт хүргэх явцад элдв бэрхшээл, аз завшаан, гуниг зовлон, хайр дурлал, хүмүүсийн харьцаа, хувийн үзэл бодол гээд олон зүйл тохиолддог билээ. Энэ нь биднийг далайн нөгөө эрхт хүрч аз жаргал думбуух явцыг заримдаа хурцсгаж, заримдаа саатуулан, заримдаа алгуурхан нэгэн жигд хэмнэлд оруулдаг. Хүн бүр суусан заваа хувь заяагаа болгон хүлээн авч явах үедээ бэрхшээл тохиолдох төдийд анх хөдөлсөн эрэг дээрээ буцаж очихыг хүсдэг. Эргээд очиход буцааж авдаггүй энэ эрэг бол бидний хүүхэд нас юм. Харин бидний зорж байгаа нөгөө эрэг бол хүний амьдралын төгсгөлийн эрэг бөгөөд бид энэ эрэг хүрэх гэж тэмүүлэн явахдаа бүхий л ухамсарт амьдралаа зориулж алдаа онооны дэнсийг тэнцвүүлэн амьдардаг. Нэгэн завинд хамтдаа суусан нийгмийн давхар бүрийн хүмүүс нэг ертөнц, нэг нар, нэг сарны дор тэрхэн зур амьдарч явахдаа хүн бүр өөрийн гэсэн үзэл бодлыг өөртөө шингэн хэлэх үг, хийх үйлдэлээрээ өөрөө өөрийгөө илэрхийлдэг билээ. Бидний хүнд ч хэлж байгаагүй, хэлж амжаагүй, хэлж чадаагүй, хэлэх гэж бодчихж байгаагүй үг, үзэл санаа, үйлдэл, сэтгэл хөдлөл, сэтгэлийн илэрхийлүүд хизээ нэгэн цагт ил гарч бид үүнийгээ бусадтай хуваалцах нь оюун ухаант хүмүүсийн хувьд бие биеэ ойлгох, хүндэтгэх, өөрөө өөрийгөө илэрхийлэх нэгэн боломж юм. Бид аав ээжийн хайртай нэгэн хүүхэд өсөж үндийн олон жилийн хойно энэ нийгмийн бие хүн болсон үед түүний сэтгэлийн ертөнцид нэвтрэн орж нууцлаг, заримдаа хаалттай байдаг чин сэтгэлийн яриаг сонсон суухдаа төсөөлж байснаасаа хавьгүй өөр хариултуудыг сонсдог. Тухай бүр хүндрэлтний агуу их баялаг амьдралын утга учирыг өөр өөрснийхөөрөө олж хардаг. Нэгэн завинд суусан бид нэг л эрэг дээр хүрэх учраас хэн нэгнийхээ дотоод ертөнц рүү өнгөж түүнийг сонсох боломжийг олгох 100 асуулт, 100 хариулт нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Сайн мэцэнүү тавхандаа бэлтгэн хүргэдэг 100 асуулт, 100 хариулт нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын их хурлын гишүүн Цэрэн Дашин Оюнбаатар хүрэлцэн гэж оролцож байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. Энэ өдрийн мэндийг хүргье. Юуны бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцож байгаа танд маш их баярлалаа. За баярлалаа. Аливаа нэгэн нэвтрүүлэгт маань өөрийн гэсэн зорилготой байх ёстой тийм ээ. Бидний энэ нэвтрүүлэг оролцож байгаа бид хувийн талаас нь харуулахыг хичээдэг. Би нэвтрүүлгийн туршид танаас 100 асуултыг асууна. Та надад 100 хариултыг чин сэтгэлээс өг. Тэгнэ. Ингээд хоёул өнөөдрийнхөө нэвтрүүлэг эхлэх үү? За тэгнэ. Таны хамгийн ихний асуулт, таны нэр? Оюнбаатар. Миний ахыг Чулуунбаатар гэдэг. Тэгээд Чулуу оюу гэж дууддаг нь одоо албаас үг хэрэгтэй юм да. Тэгээд Оюнбаатар болсон. Ер нь бол би говийн хүн. Оюу толгой ойрхон одоо төрж өссөн. Ер нь говьд нэг оюу толгой биш олон оюу толгой байдаг. Тэгээ оюу чулуу ногоон одоо толгой уулад хэлбэг байдаг. Тэргээр нь оюу гэж нэрлсэн баха. Ээж аав минь харилсан. Буянтай сайхан нэлтэй. Таны нас, биеийн өндөр, жин хэд байдаг юм бол? Метр 70 өндөр. За жин бол одоо 84. Энийгээ байнга барьдаг. За нас бол одоо нэлээ явж байна. 59. Таны шашин шүтлгийн хувьд миний аав өлгийн хийжвтэй хийдэд 25 жил 1912-оос 1936 он хүртэл Шавланд суусан. Ийм хүн бурхны шашинтай насаараа одоо халин үс тавиагүй, уйсгалж болж давхаагүй, мал маллаж аян жинтэй амьдэрсэн байдаг. Тэгээ аавынхаа одоо юу гэд тэр одоо уламжлалт бурхны шашныг мэдээлж явдаг. Бурхны шашны чиглэлээр бас өөрөөсөө шалтгааллах баггүй зүйл хийх гэж оролдож байгаа. Бидний одоо ажлын зарим үр дүн бол ЮНЕСКО-гийн соёлын өв бүртгэгдсэн
намганы сангийн талаа хийдээс эхлээд зөнгөө нүг би. Таны гэр бүлийн танилцуулга. Манай гэр бүлийн хүн бол гуйлж мэрэгжилтэй бид хамт Орсын холбооны улс их сургуульд төгссөн. Мэрэгжлийн хуульч улсын их хурлын хамгийн газар олон жил ажилласан. Одоо гайлын газар ажиллаж байгаа. Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байдаг юм байна. Таны хувьд таны хэлэх дуртай үг ямар үг байдаг вэ? Ер нь олон үг л дээ. Тэ. Хүн болох багасаа хүлэг болох унаасаа гэж байдаг те. Эрхийг сурхаа бэрхийг сур гэж байдаг. Би бол жирийн малчин хүний хүүхэд. Малчин хүний бүхэл ажил амьдрал за тэгээ малчны хүүхэд сургуулиудын дотор байруудаар сумын аймгийн бүх сургуулиудын дотор байруудаар дамжиж одоо гадаад улсад оюутны байранд амьдарч зун барилга барьж хашаа хороо барьж одоо өвс садланд явж худаг ус гаргаж бүхэл амьдралдаа одоо сурч ажиллаж явсан. Тийм учраас одоо миний хүүхэд нас бол бас тодорхой хэмжээгээр хөдөлмөр эрхлэж бэрхшээлийг давж ажил мэргэжилдээ алхам алхмаар дадаж мэрэгшиж явсан учраас энэ бол бас миний энэ асуултанд чинь хариу болох болж байна. Таны бүр багада таны хүсэж мөрөөдөж байсан мэрэгжил ямар мэрэгжил байдаг вэ? Би ер нь хайгуулчин болох мөрөөдөлтэй байсан. Хайгуулчны ялахыг уулан сонсоход гэдэг нэг гоё дуу байдаг шүү дээ. Уул хадаараа хөдөө төрсөн хөдөөний малчны хүүхд учраас уул хадаараа хайгуулчны алах бариад ингээд алхах. Тэр хайгуулчин, одоо уулчин тэр мэрэгжлийг би үнэхээр дурлаж сонирхож байсан. Харин тэгсэн чинь одоо юу гэдгийг жаахан спорт байдаг сахилгагүй байсан учраас 10 жилд конкурснаас хасагдсан. Тэгээд одоо сурлага сайтаа гэдгээр хуулийн сургуульд ороод хуулийн тусгай сургуульд өгсөөл тэгэл цаашаа их сургууль гэл ингээд дамжиж явцсан. Миний одоо амьдрал заяасан энэ мэрэгжил бол хуульч багын маань мөрөөдөл бол хайгуулч байсан. Таныг энэ мэрэгчлийг сонгоход таны гэр бүл аав ээж хэр нөлөөсөн бэ? Энэ таны сонголт байсан уу? Энэ бол одоогийн миний мэрэгжил бол аргагүй эрхэнд сонгосон сонголт байсан. Өөрөөр хэлбэл одоо 10 жил гайгүй төгссөн хүүхэд конкурсанд орж чадхаа байж та зэрэг одоо тухайынхаа хуулийн дунд сургуулийг авсан. Нэгэнт одоо би өөрөө алдаа хийж дээд сургуульд конкурс өгч гадаад явах зорилготой байсан тэр мэрэгжил авч чадаагүй учраас би өөрийгөө маш хариуцлагатай болгох гэж оролдсон. Үг сурсан сургуульдаа онцгой хөрдөн авахгүй байхыг хичээсэн. Тэгээд тэрэндээ ямар нэгэн хэмжээгээр хүрсэн. Өөрөөр хэлбэл алдаандаа гэдэг юм уу дүгнэлтийсэн. Стресс нь хэр болж байна та? Ер нь бас их бага хэмжээгээр орно л доо. Ер нь хуулийн байгууллагын ажил би бүр 1977 онд хуулийн сургуульд өгсөд Орногов аймгийн хамгийн урдлын хам богд Хатан булаг Хөвсгөл одоо Тахой Сулин хээр гэж байсан тэр сумд хариуцсан. Эсгийн бүрхөр байсан. 30 хоног наад захын сардаа явчихна. Зарим үед 45 хоногийн давалд явчихсан. Тийм учраас ер нь хуулийн байгууллагын ажил хүнд шүү дээ. Асар хүнд. Хүний байцаахаас эхлээд хэргийн газрын үзлэгт орох. Би одоо хүнд юмтай таарч ирсэн. 1977 оны өвөл Сулин хээр суманд яг хилээ сэтгэн гэдэг бидний газар бүхэл бүтэн айлж хатцсан. Шөнө очихын байдгүй, эсгийн байцаагч нь байдгүй. Би нэг сумын нэгдлийн даргын машин суугаад ганцаар очиж байгаа. Бараг тэр хүмүүс нь машинаас гарахгүй би ганцаараа тэр одоо газар дээр хэвжлэг хийж байгаа байхгүй. Тэгээ хүүхэд чинь шатаад одоо нөгөө тулмалж яасан тарвах шиг болчихд юм байл л дээ. Тийм юмд чинь тэр чинь дөнгөж би 21 настай хүүхдээс хүнд тусч байсан. Шөнө ирээд би өөр гонтохгүй байсан л та. Тэгээ ер нь амьдрал бол байнгын хүнд одоо ачаалтаа явдаг. Хуулийн байгууллагын ажил за өнөөдрийн улсын их хурлын энэ ачаал бол тодорхой хэмжээгээр бол сунд стресс ажлын дарамт өгдөг. Энээсээ бол аль болохоор стресс авахгүй, аль болохоор ачаал бага авахыг хичээдэг л дээ. Тэгтээ ер нь бол 24 цаг бол диж ингээд одоо олон жилийн ажил амьдралын дадлаас ч гэдэг юм уу амьдралд бол үнэхээр хамгийн цагийг 24 биш 36 болгоч юмсан гэсэн үг байдаг шүү. Энэ их стрессэнд орсоноо яаж тайлж ин тэр стрессийг? Тэгээ стресс гэдгийг яаж ойлгох вэ гэдгээс шалтгаалж байна л да. Үнэхээр их ажлын ачаал бол их одоо бичиг саасны ажил энийхээ яаж гарах вэ гэдэг бодол бол ямар нэгэн хэмжээгээр ачаал өгнө. Хүнд одоо өдийн насанд бол мэдээж одоо зурх судасны гэдэг юм уу даралтын гэдэг юм хэлбэлцэл үнэхээр амьдрал гардаг. Тэрнээс гарах арга замыг бас хайна.
Залуудаа бол спортоор хөдөг байсан. Спорт бол их сайхан юу. За өнөөдөр бол одоо бас шатар тоглож байна. Энэ бол нэг төрлийн одоо стрессээс гарах хэлбэр. Өөрөөр хэлбэл шатар тоглоход бол тэр олон шатрын олон вариант, олон арван нүүдлийг бодоод өөр ямар ч ажил, ямар ч проблем амьдралын ахуйн ажлын юмнаас хүнийг чөлөөлдөг. Та ер нь ямар зан чанартай хүн бол? Өөрийгөө та тодорхойлбол. Би өөрийгөө сайн тодорхойлж чадахгүй л дээ. Зүгээр миний ээж аваас ер нь манай говийн хүний нөгөө унган зан чанарч байдаг бол би шудраг байхыг л хэрэг. Таны хамгийн дуртай спорт ямар спорт вэ? За энэ дэр бол гоёлаа шатар гэж ярих байх та тийм ээ. Одоо тэгэл шатар гэхээс ч надад хэлэх юм баг болчих л дээ. Хүүхэд наснд бол би хөлбөмбөг сайн гайгүй тоглодог байсан. Аймгийн хөлбөмбөгийн аврах баг болж байсан. Би бол хамгаалагч төдийл хүн л дээ. Тэгвэл манай бус найзуудыг сайн тоглож байсан учраас бид аймгийн тухайн үед чинь их өндөр хөгжиж байлаа шүү дээ. Аймгийн аврах, улсын аврах гэдэг. Бокс нэлээд олон жил би бас оролцсон. Чадахгүй байж барилдах гэж оролцсон. 3-гаа хүртэл мултлал. Тэгэл бүхөөс ер нь бол тэгээд элдв юм оролдож байсан. Өнөөгийн нөхцөлд бол хамгийн оюунлаг спорт шатарыг бас би 10 жилд байхад математикийн олимпиадад бас гайгүй оролцдог байсан. Багш маань чи шатар сур оюун ухааныг хөгжүүлдэг. Тэрнээс хойш одоо би шатарыг бас нэг 50-аад жил шатар нөөж байгаа. Тэгээд нэг мундаг амжилт гаргаж чадахгүй юм. Зүгээр ер нь өөрийгөө хөгжөөх хамраах. Оросд бол эдний гадаад оюутнуудын нэг 12-3 орсон тэмцээнд төрүүлсэн. Мэргэжлийн шатарчд оролцоогүй л дээ. Тэгээд надад илүү их урам өгсөн баг. Шатарт бол дуртай. Цаг заваараа шатар тоглоно. Ялангуяа ордонд бол нэг 5-10 орчим гишүүн байдаг. Нэг хоолны мөнгөөр тоглочдөг. Эддээ тэр орлого бол хөрөнгө орлого мэдээлэлтэй бичээгүй байж нэг баларчгүй гэж. Хаяа наргаа болгож найз нартай хэлдэг. Тоглоомгүй тэр чинь нэг 5-10 төгрөг гэж бодоод байхад бас тийм ээ. Сараар бодвол юу 300 тийм мянган төгрөг үү те гэх мэтлэнгээр ингээ бодвол бас дандаа хожихгүй л те. Тэгтээ наргаа бас байх хэвээр. Шатар бол ер нь зөвхөн спорт тоглоом биш. Энэ бол оюун ухаанаа хөгжүүлэх. Шатрын спорт бол үнэхээр Монгол хүний төлөвшөл, хүүхд залуучуудын төлөвшөл энэ улс төрчид өөрт нь хэрэгтэй. Аливаа нэг асуудлыг нэг өнцгөөс нь биш. Олон талаас нь, олон вариантаар бодож явахд их хэрэгтэйсэн. Шатар тоглодог хүүхэд хэзээс ханцуу шамлаад босч ирэхгүй шүү дээ. Бид одоо ерөнхийлөгч санал тавьж байгаа. Шатрыг бүх нийтийн спорт болгоё. Шатрыг ерөнхий боловсролын сургалт хий. Цэргийн ангиудад шатар тоглодог болгоё. 20 байгууллагад шатар тоглодог болгоё. Би сая нэг хэдэн 20 байгууллагаар орлоо. Хүний эрхийн эрүүгийн хууль орж ирж байгаа. Бас шатар байна. Шатар тоглодог болж байна. Тэр хүмүүс чинь шатраа нөгөөд өөрсдөө одоо тайвшруулна. Олон одоо чиглэлээр тоо бодоод ирэх гэсэн үг шүү дээ. Очоод одоо ар гэртээ очоод тэнд байсан, шоронд байсан муу мух юм ярихаас илүү хүүхдтэй дүү нартай чи шатар тоглох гэж хэлнэ. Тэр бол одоо ухаалаг, оюунлаг Монголыг хөгжүүлэх нэг том гарц бол шатар юм аа. Шатар бол манай нүүдэлчин ард түмнээс гаралтай. Морь, тэмээ, тэрэг гэл ингээ явдаг. Ер нь одоо Азийн нүүдэлчин ард түмнээс гаралтай. Тэгээ би бас Монгол туурхтны шатрын холбооны ерөнхийлөгч юм сонгуульд ажилтай. Янугаар манай урамтай шатрын клуб бол маш олон төрлийн тэмцээн зохион байгуулдаг. Саяхан одоо зоригийн нэрмжид том тэмцээнийг зохион байгууллаа. Энэгээр рейтинг тооцно. За энэ 8 сарын дундуур гээд Дэлхийн Монгол туурхтны шатрын их наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Ерөнхийлөгчийн Эвэлдор, ерөнхийлөгчийн цом гардуулна. За энд одоо манай уламжлалт Бурад, Тува, Халимаг, өөр Монгол энэ одоо Орос хотын автономи улсуудаас гадна бидэнд одоо санал болгож байгаагаар бол Киргиз, Казахстан, за Турк улсууд өөрөөр хэлбэл нүүдэлчин ахуйтай, нүүдэлчин уламжлалтай тэр ард түмний төлөөлөлд ирнэ. Тийм учраас маш сонирхолтой багийн тэмцээн уралдаан болно. Ерөнхийлөгчийн самгард болно. Санхүү жилийн асуудал бол үнэхээр хүнд байгаа. Гэхдээ бид энийг шийдэх гэж зарим байгууллага хүмүүстэй ярьж байгаа. Ер нь шатрыг одоо бид телевизээс сурталчлах хүүхд залуучууд заах ажлыг ямар ч байсан энэ жилээс бол эхэлнэ. Зарим телевизтэй бид ярьж байгаа. Ер нь энэ чиглэлд бол том эргэлт гаргана. Энэ бол оюуны том бодлого гэж бодож байгаа. Согтууруулахунд таны бодлоор. Одоо манай аав маань насаараа лам байсан хүн. Эсгэлэн ууж чаддаг. Эсгэлэн цагаа хоормогч чаддгүй. Тэр нь хүүхдүүдэд уламжилчихсан. Манай 3 ах одоо 28-д байна. Ерөөсөө хизээж харагдарсан. Харин би бас нэг гадна татны явсан гэдгээрээ бас нэг
жижиг хурган дарганарч явсан гэдгээр хаяа нэг тийм жоохон одоо ирэх 2-3 өрөнгө татах тийм тохиолдол их байсан. Одоо бол эрүүл мэнд бус байдлаас л бүрч одоо ирэх амсахгүй. Ариг сахтууруулах ундаа огт хэрэгэлдэггүй. Тэгэхээр ер нь их мундаг сайн шинж үн ч юм уу иш ч юм уу зүгээр ер нь бол тэр ариг сахтууруулах ундаа ухаалаг зөв хэрэгжилж явж байгаа юм бол бас ч буруу биш юм байна гэж боддог. Манай хатан асаар багш хийсэн захирал хийсэн. Та ер нь хэдэн цэстээр арих боосон гэхэд мэдэхгүй байна. 2-3 болсон байхаа. Одоо 90 настай эвээр үл явж идэг. Сони шүү. Би өндөр архийг сурталчилж байгаа юм биш. Тийм учраас би архийг огт эсэргүүцдэг нөгөө арх тамиг байж болохгүй гэж ашигладаг. Ер нь ухаалаг төвшөндөө зөв хэрэглээ байвал энэ бол бас аль ч улс нийгэмд байдаг л зүйл юм байна. Гэхдээ өнөөгийн зарим залуучууд шиг арх сахтууруулахундаа хэтрүүлэн хэрэглээ. Тэрнээсээ болж амьдралаас үйтгээд архинд ороод өвөнтэй хөндөй гудамжны архичин болдог ч юм уу хэрэг төвхт ордог ийм асуудлаас бол үнэхээр сэргийлэх ёстой, зайлсхийх ёстой, энэ чиглэлийн төрийн бодлого байх ёстой гэж бодож байна. Таны хамгийн үнэт зүйл юу вэ? Хамгийн үнэт зүйл миний хувьд нэр төрөл дөө. Би нэр төрөө харилж явдаг, нэр төрөө эрхэмлж явдаг. Би төрийн албанд одоо явах төрийн албыг хаших хугацаанд бол нэр төрөө би эрхэмлэж альва нэгэн гаж буруу юмд орохгүй, оролцохгүй хичээдэг. Та өөртөө хийж хамгийн их таалагддаг. Ер нь би байгаадаа л өөртөө таалагддаг. Би өөртөө миний байгаа би зөв авчих хөстэй, алхам дотор би хянж явах хөстэй. Зарим хүн надтай маргалдаг юм. Тэгээ энэ жил нийгмээс өөрийгөө тусгаарлаагүй. Гэхдээ би байх хөстэй байгаагаар л байх. Би Чингис Айтматовын нэг үг гэдэг шүү дээ. Хүнд хамгийн хэцүү юм өдөр тутам хүнээрээ байх гэж. Би өнөөдөр нэг их хурлын ингэж шуунч гэдэг юм уу нэг төрийн хүндэд дарга одоо бид хуучин прокурор одоо янз бүрийн албац дээр баш яхтаа бол би ямагт боддог гэсэн. Би гэрийн малчин хүний хүүхэд. Би энэ төр засаг энэ буйнаар энэ төрийн сургууль төгссөн. Би ард түмэнтэй хүн болгонтой харьцтай одоо хүнлэг харьцаж явах хэрэгтэй шүгэд зарчмын насанд тушварж явсан. Миний аав лам хүн бас тэгж зөвлөдөг, тэгж сургадаг байсан. Тийм учраас хууль хяналтын байгууллагад ажиллаж байхдаа ч юм уу хэн нэгэн хүнийг хууль зөрчиж хомдож байгаагүй. 2012 онд сонгуулийн ажиллаар би Завхгай аймагт очлоо л доо. Тэгээ яг хоо намайг тэр би 6 жил аймгийн прокурор хийсэн байсан. Тэгсэн 300 гаруй километрийн цаана Отхон сумаас нэг залуу утсан байхгүй дармаарч. Одоо гэж залуу хүчтэй 40 тайг өрч байгаа хүн л дээ. Тэр хүн яасан гэхлээр 90-ад оны эхээр 80-ад оны сүүлээр би аймгийн прокурор аймгийн намаараа төвчөөний одоо сонгуультай байхдаа тэр хүнийг хариуцж хүмүүжүүлж байсан. Тэр залуу бол нэлээд арх уудаг, сум орондоо атман зодон цохоо хийдэг. Ер нь шоронд явчих хэд хэдэн удаагийн баг явчихсан байлаас. Би тэр нэг хариуцсан, хүмүүжүүлсэн, загилсан, ирэх болгондоо дуудаж уулздаг. За жоохон захиргааны арга тэр үед ноёлжсэн. Тэгээ ямар ч байсан тэр залууг шоронд явуулаагүй. Өнөөдөр тэр хүн 2000-т малчин, 1000-т малчин, 2 удаагийн аймгийн аварга малчин. Тэгээ та нэг хүрээд ирээч. Таны ачаар би одоо шорон оронд явчихаагүй би ингэж хэлсэн. Тэр үед хүний төлөө үнэхээр Монголын төр тэр үзэл сурталчилан байгууллагууд бүгд ажилладаг байсан. Өнөөдөр тийм алга шүү дээ. Би сая 3 хоногийн өмнө энэ 461 дугаар ангид дандаа хөөхөд залуучууд. Бүр огтуд байна. Хүний амны хэрэгтэй, архины хэрэгтэй, хүнд гэмт учруулсан хэрэгтэй. Бас ч манайхны яриад бичээдэг шиг дандаа компани захирлуудыг авчиж хорцсон биш байл л да. Хулгай хэрэгтэй залуучууд маш их байна. Хар тамхины хэрэгтэй залуучууд их байна. Тэгээ манай залуу үеийнхэн хүмүүжил эдний одоо эрг зөрчлөөс хүртэн сэргийлэхэд төр анхаарахгүй болохоо байжээ. Ирээдүйн Монгол улс авч явах энэ баян энэ сайхан Монгол улс авч явах залуучууд маань өнөөдөр ингэж өөрийнхөө амьдралыг сүйтгэж байгаад өөрийнхөө амьдралыг хайрын цагийн шоронд өнгөрөөж байгаад үнэхээр би харамсаж байгаа байхгүй. Тэр хүмүүс зөв боловсрол, зөв эрдэнэ боловсрол эзэмшиж улс орныхон төлөө, үр хүүхдийн төлөө, ээж аавынхаа төлөө ажиллаж чадах юм бол Монгол улс улам сайхан болон баян сайхан хөгжинэ. Дэлхийн нийтээр ингэж хөгжлийн өндөр түвшинд хүрч байгаад бид монголчууд архин толгоогоо мэдүүлж, хар тамхин толгоогоо мэдүүлж, хэрэг зөрчилд өнөөдрийн нэг ашиг олох жижиг сажиг хулгай юмд амьдрал алдаж үйлчлэхгүй. Хүүхд залуучуудаа илүү ажиллах хэрэгтэй юм байна. Би одоо бас ойрын үед ерөнхийлөгчд уулзж энэ асуудлыг хүнд тавина. Дандаа залуучууд байна шүү дээ. 18, 20 нас, 17 настай хүүхдүүд байж байна. Тэгээ энэ манай шоронгийн нөхцөл байдал бол би ойрноо ороогүй.
энэ эрүүгийн хууль хэрэгцэхтэй холбогдуулж сая энэгээр явсан. За манай тэр дуулиантай олон том хэргийн эз тэнд сууж байна л да. Гэхдээ би тэнд бол ихэнх масс нь бүр 70-80% дандаа хүүхд залуучууд байгаа бол онцгой санаа зовж байна. Шүүмжлэлийг хэр хүлээж авдаг та? Ер нь авахыг эрмэлздэг. Хэрэг шүүмжилж байна. За яах вэ? Байна байлгүй яах вэ? Өчигдөр юун дээр жир гэж байгаа юм дээр юу гэлээ нэг 20 юугаар явсан асуудлаар явсан чинь сонгуульд өгөхлөөр ингэлээ гэдэг. Би чи олон удаа явсан даа 20 юуны байгууллагуудаар. Тэгээд тиймэрхүү шүүмжлэлүүд амьдралд байдаг л та. Тэгэхээр ер нь яг үндсэлтэй юм байвал авахыг бодно. Гэхдээ нэг шүүмжил болохоор заа гэж ухсыг л авдаг. Миний буруугаад бүхэлдээ идэх хүн би бас биш ээ. Би өөрийн бодолтой, өөрийн зарчмаасаа хазаахгүй хүчээдэг. Тэгвэл зөрүүд байж болохгүй. Тэр нэг тийм молгоодуухан өөрийнхөө зүтгэдэг байж болохгүй гэдэг юмыг бас байн би өөртөө сануулдаг. Ялангуяа засгийн газар одоогийн их хурлын олон болж байгаа манангийн талаас гаргаж байгаа зарим ард нийгмийн эрх ашигт нийцэхгүй асуудал дээр би хатуу барь суурьтай байдаг. Гэхдээ зөв юм ин өнөөгийн сайхан бэлгийн засгийн газар зөв юм ин би дэмжихийг хичээж байгаа. Урдд нь хэлж байгаа. Засгийн газрыг анх байгуулахад нь хэлсэн. Зарим сайд нар чинь үнэхээр олон түмэн таалагдахгүй. Нийгэм таалагдахгүй. Ийм байж болохгүй. Та харин зөв юм байвал бид дэмжин. Буруугүй чинь бол бид бүх намуудад шудраг хүн байгаа учраас та бүхэн санаж байгаа тэр засгийн газрын анхны асуудал бол шудраг хүмүүс байгаа учраас тэр хүмүүстэй бид нийлээд сөрөг хүчнийг бүрдүүлж тэмцэх болно гэж хэлж ирсэн. Энэ зарчмаар би барьж байгаа. Таныг бухимдуулаад байгаа зүйл юу? Энэ асар баян Монгол улс дэлхийд ийм баян улс бараг байхгүй. Маш ховор. Энэ баян улсын ингэж авч явж байгаа манай төр засгийн удирдлага би бас тэнд ямар нэгэн хэмжээгээр холбогдож байгаа. Энд би үнэхээр бухимдаж байгаа. Үнэхээр энэ чи миний Монголын төр учраас би хайчаад явж чадахгүй байх юм. Монголын амд очиод ном бичиж гэдэг юм уу? Өөр бас тийм. Таны сонирхол бий л дээ. Үнэхээр чинь 3 4 сургуульд өссөн 40 жил Монголын төр зүтгэгчээр би өнөөдөр ийм царайтай байхад үүдгийг би дахиж нэр дэвшихгүйгээд ингэ явж хандаа хашаач юм утсан юм. Монголын төр маш түргэн цэвэрших хэрэгтэй. Энийг хийхгүй бол энэ улс төрийн намууд ийм царайтай байгаа нөхцөлд дахиад 10 20 жилийн дараа бид маргаа зууж байна. Энийг гарцыг бид хэлж олж харж өнөөгийн төрийн удирдлагт улсын их хурлд бид санал болгож байгаа. Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийв. Ийм 76 хүнтэй 2 сая одоо иргэдтэй байхад сонгосон 76 хүнтэй энэ ихэнх нь мэрэгжлийн бус хууль тогтоогч эдийн засагч мэрэгжлийн хуульчид байхгүй гол нь бизнесийн салбарын төлөөлөлтсөн. Энд олигарх том бүлэглэлийн төлөөлөл болчихсон. Тэгээд 10 хэдэн сайд болчих юм бол тэднийхээ нөлөөнд оршдог ийм парламент байж болохгүй. Бид нэг бол том одоо дэлхийн жишгт орсон 3 сая хүнийхээ эрх шиг нийцүүлсэн тийм одоо парламент байх хэрэгтэй. Эсвэл 2 шатны парламент энэ одоо Монголын хамгийн эрүүл байсан үе 90-с одоо 92 он хүртэх хугацаанд 2 шатны парламент лээ шүү дээ. Ардын их хурл, улсын баг хурл. Ардын их хурл нь улсын баг хурлаа хяндаг. Тэгвэл улсын их хурл нь одоо улсын баг хурл ч юм уу байнгын хууль тогтоох байгууллага хяндаг. Тэрийг үйл ажиллагааг залруулдаг. Ийм тогтолцоороо бид зоримог шилжих ёстой. Засгийн газар их хурл хоёр бол ангид ажиллах ёстой. Улсын их хурлын засгийн газрыг хяндаг, ёс зүй алдсан, хариуцлага алдсан асуудлыг дор нь шийддэг. Төрийн албан хаагчийг бол ёс зүйн асуудлаар нь одоо бид энэ өөрийнхөө бие авч явж байгаа байдлаар дэлхийн нийтлэл биш. Монголд тийм алга. Ямар нэгэн сайдыг шүүмжлэхэд за дээр нь энэ намаасаа салах хэрэгтэй. Би Монгол ардын хувьсгалт намд 1985 онд хэлсэн. Би хаан ч нэг нуудгүй. Намын тодорхой сонгуул хүлээж байсан. Өдөр зөвлөлийн гишүүрт байсан. Тэгэхдээ өнөөдрийн нам бол авилгацсан, олигархчсан ийм улс төрийн бүтэц болсон учраас би бусад намуудыг ч гэсэн оруулж байгаа шүү. Өнөөдөр миний харилцаж байгаа намууд ч гэсэн цөөхөн хүний эрх мэдэлд гарт орсон. Ийм учраас улс төрийн намуудыг байнгын гишүүнчлэлтэй байгаа явдал нь бол энэ Монголын нийгмийн хямрал, Монголын нийгмийн хагарлын үе таалгыг нээж байгаа юм аа. Тийм учраас Монгол улс бол улс төрийн намыг байнгын гишүүнчлэгээ болгох ёстой. Энэ бол нэн тэргүүний бөгөөд манай нийгмийн хямралыг даван гарах шийдэл. Энэ асуудлаар бол сая их хурлын дарга бол
буруу болгостой үг хэлж илээ. Намуудыг дайраад байгаа юм шиг. За намууд тэртээ бохирдсон үнэн боловч бид намыг татан буулгах тараах тухай яриаг байна. Байнгын гишүүнчлэн болчих. Бид Америкийн туршлагыг дандаа ярьдаг. Америкт арчсан нам, бүгд найрамдах нам аль нь ч байнгын гишүүнчл байхгүй. Идэвхтэн дэмжигч нар бий. Аль нам нь Обама Хиллари Клинтон илүү зөв оновчтой хөтөлбөр дэвшүүлж гарч ирсний дэмждэг. Тогтолцоо тэр шүү дээ. Тэгээ Монгол тгий 3 сая ард түмнэ. Төвний насанд хүрсэн сонгуул өгдөг одоо 2 сая хүрэхгүй ард түмнэ 20 намаар талцуулахаа болий. Ийм л имийг би хүсэж байгаа. Энийг одоо улсын хурлд энэ хийж чадах юм бол би заавал улс төрөөр зуралдаад байх хэрэг байхгүй. Хүний яаж явах хувь тавилан нь хэрхэн юунаас шалтгаалаад байна? Би бол өөрөөс нь шалтгаалдаг гэж бодож байна. 100% өөрөөс нь шалтгаална. Бас биш л дээ. Эцэг эхээс нь шалтгаална. Нутаг уснаас нь шалтгаална. Тэр одоо байгаль дэлхий тэр дээр нь тэр улс орноос нь шалтгаална бас мэдээж. Тийм ээ. Ер нь бол Монгол шиг энэ сайхан оронд төрж энэ сайхан байгаль дэлхийд байж харьцаж өсөж хүн болж төлөвшөж байгаа энэ хүмүүс бол маш сайхан сэтгэлтэй шударга ийм л хүмүүс бол төлөвшөх ёстой. Ер нь Монгол хүмүүсийн мөн чанарт байдаг юм бол эх орон газар шороо шударга гэсэн байхгүй юу? Өнөөдөр энийг илүү өвтэй илэрхийлж байгаа хүмүүсийг популистууд гэж ашиглаад болохгүй. Юу гэдгийг одоо ардын хувьсгалыг галд санаачилж байсан 7 хүмүүсийг гэдэг юм уу одоо юу гэдгийг мурагчд гэл ингээл дайрдаг шиг 90-ад оныхныг бас тэгэд дайрч байсныг ийм байж болохгүй. Гэхдээ ийм хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Мэдээж ямар нэгэн байдлаар буу агсаад тэр ордон дээр ярьж болохгүй. Хүч хэрглэсэн өмнө дуулаа хийж болохгүй. Харин ард түмэн үгээ хэлдэг байх хэрэгтэй. Үгийг улсын их хурл засгийн газар сонсдог байх хэрэгтэй. Та бүхэн санаж байна уу? Цагаан сарын өмнөх битүүний өдөр хуралдуулж энэ юуны гачууртын ордын асуудал, ноён уулын асуудал хэлцгээд. Өнөөдөр ийм чухал юм уу? Гадаа энэ улс хөдлөнгөөр хүн 8 дээсэн дөрөн дээр байж байна. Тэр асуудлаа шийдье. Дараа нь энэ хуулийг ярих гэж. Тэгэл одоо хүчээр олонхоор шийдэл явсал та. Ер нь хүний асуудлыг бид өнөөдөр өндөр тавих хэрэгтэй. Хүний эрхийн асуудлыг өндөр тавих хэрэгтэй. Шударга зарчмыг өндөр тавих хэрэгтэй. Таны хамгийн ад жаргалтай байсан үе? Би ээжтэйгээ 6-аас хүртэл байсан. Тэрд би хамгийн аз жаргалтай байл дээ. Та нэг сард зөвхөн өөртөө зориулаад хэдийн хэмжээний мөнгө зарцуулж байна? Би цалингийнхаа хэмжээд л сая 200 мянган төгрөнд бол зарцуулдаг. Тэрнээс илүү мөнгө зарцуулах тийм хэрэгцээ шаардлагач байхгүй. Монгол хүний хэрэглээ маш бага шүү дээ. Яах гэж ингэж хонтолтол ингэж одоо тендер мендерүүд аквал элдвийн бод. Хүний хэрэглээ маш бага, гэрүүлийн хэрэглээ маш бага. Тийм биз дээ чинь. Тэгэл хэмжээ хязгааргүй 100 наслхан цөөхөн шүү дээ бид нар. Хэмжээ хязгааргүй хөрөнгө мөнгөний төлөө, эд хөрөнгөний төлөө цугуулдаг. Тэгтээ бас гүтгүүлэхийг үүсдэг. 15 жил болсон уу ML 320 машиныг сая шинэ Mercedes-Benz болгоо сая нэг улс төрийн таймжин дээр л бичсэн байл л да. Улс төрийн шалтгаантай жишээлбэл дайралтууд байхгүй. Тэгтээ хүн боломжийн сайхан амьдрах хэвээр боломжийн унаа машин унах хэрэгтэй. Сайхан орон байранд амьдрах хэрэгцээтэй. За тэгээд хобби байдаг бол тэрийг авах хэрэгтэй. Тэрнээс өөр хүмүүст одоо илүү дутуу их олон юм би бол ойлгодог. Би хурдан морь унж өссөн. Хурдан морьны нуруунд дээр өссөн. Тэгтээ өнөөдөр олон зуун адуу цуглуулад юм уу? Би Монголын Тэмээ хамгаалах холбооны тэргүүн. Тэгтээ би нэг чирхэг мал өөртөө авдаг. Ягаад гэвэл Монгол төрд албааш явахтын бол зохисгүй зүйл. Би харин төрийн албаа өгсөн хойно л Улаанбаатарын орчим одоо Монгол Тэмээний пологийн том талбайтай өвлийн брэнд спорт зохион байгуулах юм өсөлттэй. Хаяа нэг одоо тэмээч цуглуулж би наадам хийчихээ буцаага явуулчихдаг. Хүмүүс тэмээ малаад өөхлөөр би буцаагаад эзэнт нь өчтдөг юм. Тийм учраас ер нь хүний хэрэглээ бага штэ. Монголчууд маань ингээд нийгмийн сайн сайхны төлөө, шударга ёсны төлөө илүүтэй амьдрий л да. Би бол одоо ард түмэд тэгж л барилт. Үр хөвгтөд тэгж хүмүүжүүлж. Хөрөнгө мөнгөний төлөө, ашиг орлого олохын төлөө яхаас ч хүний амь хичнээн дандаа хөрөнгө мөнгө шуналтай болж шít.
Энэ олон одоо заллингийн хэрэг, энэ хулгай дээрмийн хэрэг одоо бүр хавтгаарцсан байна. Энэ дээр цагдаа хуулийн байгуулагч муу ажиллаж байгаа. Гэхдээ ганц хуулийн байгууллага тэмцэхгүй. Угуулн сурчлах, урьдчилан цэргийлэх энэний төлөө төсөв ус хөрөнгө мөнгө гаргах хэрэгтэй байхгүй. Та хамгийн анх уулзсан хүнээ ханаас нь эхэлж хардаг вэ? За манай хуулийн байгууллагын нэг хүнийг шинжээд л тэ хөлөөс нь толгой хүрт толгойноос нь хөл хүртэл хараад л ингээд би бол гэж магадгүй одоо миний төрлөх зан говийн хүний шинээр байх. Үнэхээр добрый одоо сайхан хүнлэг хүнтэй хүнлэг сайхан харцдаг. Ширүүн дөрөв одоо юу гэдгийг дайрч яасан байвал яг тийм хэмжээгээр харилцдаг л тийм л сэтгэл зүй баг. Ер нь Монгол хүний мөн чанар бол би хэллээ ш сайхан. Энэ бол Монгол хүний цуснд нь байдаг их оромж. Газар шороогоо гэсэн шудраг. Шудраг усны хажуугаар манай монгол хүмүүс ер нь зүгээр өнгөрдөггүй шүү дээ. Адгалжил хэлж чадахгүй ч гэсэн дотроо дургуцал өнгөрч байгаа шүү дээ. Одоо улсын их хурал дээр тэр нөгөө битүүний шүн тэр олон хуулийг хүчээр батлуулж байхад тэр гişүүд бүгдээрээ дуртай байж байгаад гараа өргө батлаагүй шүү дээ. Аргагүй ирэхэд намаараа уягдсан. Олигарх бүлэглэлийн одоо шахалтанд орсон учраас тэгж орж байна. Бид байсан бидний одоо иргэний нийгэм талынч гэдэг юм уу цонх болж исэн хүмүүс эцсээ хүртэл эсэргүүцсэн зарим гараад хаяад явсан. Үндсэн хуулийн шинжлэх асуудал дээр ард түмээс санал асуух нь энэ хамгийн зөв гарц байж чадах уу? Үндсэн хуулиндаа заасан заалт байгаа л да. Ард нийтийн санал асуулгах зохион байгуулалт гэж. Ард нийтийн санал асуулгыг бол үндсэн хуулийг өөрчлөлт орох асуудлаар асууж болно. Энэ бол байх ёстой зүйл. 1946 онд монголчууд тусгаар улс байх тухай санал асуулгыг амжилттай зохион байгуулж 100% Монгол ард түмэн тусгаар улс байхын төлөө санал өгсөн. Тиймээс хойш ард нийтийн санал асуулга бол яваагүй. Тэгэхээр энэ зайлшгүй бөгөөд ийм том одоо ийм агуу зүйлтэй адилтгаж зохион байгуулах учраас ариустай байх хэрэгтэй гэдэг нь би нэг зөвшөөрч байгаа. Юм болгон дээр ард нийтийн санал асуулга гэдэг ингээд авч болохгүй. Ер нь үндсэн хуулиндаа бодит том өөрчлөлт хийх энэ бодлогыг Монгол хүн түүний дээр улсын их хурлын 76 гишүүн үнэхээр эх орон ард түмнэ гэж бодоод газар шороогоо гэж бодоод шийдэх юм бол энийг шийдчих ёстой. 4-3-аар шийдэн шүү дээ. За ингэж чадахгүй бол ард нийтийн санал асуулгаар бол явах ёстой байна. Ер нь үндсэн хуулинд өөрчлөлт хийхгүйгээр бол бид дахиад 5 жил мэдхгүй 10 жил ингэж намаараа талцаж тэрсэлдэж хөгжлөөсөө хоцорно. Дэлхийн хөгжлөөс хоцорно. Том гүрнүүдийн зуушуулна. Газрын дорх баялагийг нь бол зөвхөн гадны хэдэн компаниуд үнэхээр одоо завшаад дуусна. Киргизийн сая бид парламент альчил хийгээд танилцаад ирсэн. Киргизийг Канадын алтын компани 100 тонн алтын авсан. Улс орны хөгжилд хөрөнгө оруулалт дөрвтэй юм орж ирсэн байхгүй. Тэгээ нэгээрээ парламент дээр том хэрүүл болж шин. Засгийн газрын гишүүн, засгийн газрын ерөнхий сайдын чинийг зөвшөөрч байна. Тэгээ Монгол улс ингэж явж болохгүй шин. Бид муу нартай 90-ад онд чи манай нөгөө арчил юуныхан боллоо нөгөө Эрдэнтийг одоо хойд хөрш завшиж гэн гэл том лооцон тавиал ингэж гарч ирсэн. Эрдэнэт татварын дарга байсан. Эрдэнэт Монгол улсыг өнөө хүртэл тижээж ирж байгаа. Оюутлан гаргаж байгаа зэс салтны хэмжээ Эрдэнэтэй савгүй өндөр ч гэсэн Монгол улсын төвчд оруулж ирж байгаа мөнгө хамаг бага байхгүй. Энэ шударга явтал мөн. Бид жишг байна уу? Байна. Уул уурхай гэрээ хэлцээр хийдэг жишг байна уу? Байна. Эрдэнэ тэрэ хий, аллагталтай ч байсан, орлоготой ч байсан. Хамгийн гол нь энэ гэрээ хэлцээр шударга хүмүүс их хэвээр. Одоо оюутлахаа дээр маш их хардлагууд явж байна. Үнэхээр бид хамгийн шударга эх оронч хүмүүсээ их хэвээр болохоос энийг бол нэг тийм улс төрч тийм үү эсвэл нэг улс төр бизнесийн бүлгийн төлөөлөл хийж болохгүй. Иннээсээ бол бид том алдаанд өсөж байгаа. Яагаад оюутлогоо хүртэл өнөө болтол уршаа гисэн. 12 онд ч одоо жигтэйхэн магтаж стол нэг долларын хур бууж монголгон болгон одоо цэцгэлж байх хэрэгтэй байсан биш л үү чинь. 5 жил өнгөрцөн байгаад Монгол эдийн засаг гүн хямралд орцсон. Санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн. Ийм л байх юм. Энэ асуудлууд дээр нэлээд өөр ханддаг болъё доо л гэж бид ярьж байгаа. Тэгвэл улс төрчид бас нэлээд ойлгож байгаа юм байна.
ялангуяа сонгуулийн асуудал дээр сүүл болсон үйл явдлуудыг хараад байхад бол 16 он сонгогчд маань ингэж мөнгөний төлөө нэг тийм мөнгө тараадаг бизнес, бохир бизнесүүдэд нэг салахгүй болов гэд найдаж байгаа. Улс төрийн нэг үлэг болсон хоёр нам манан гэл нэг евенгийн нөгөө тал гэдэг шиг ингээд байхгүй баха. 3 дахь шин сонголтоо хийх байхаа гэж явуулдаг. Танд таагүй хүн хэр олон байдаг болоо? За хувь хүнийхээ хувьд бол дайсагналцах зөрчилдөг юм надад байхгүй. Ягаад гэвэл би нэг тийм надад ингэж одоо боловсролтод байх бизнес байхгүй, боловсролтод байх зөрчилдөд байх ямар нэгэн тийм объект юм ямар нэг юм бол байхгүй. Зүгээр ах шудраг байдаг гэдэг юм уу, зарим асуудалтай зарчимч байснаас над дургүй байдаг хүмүүсүүд бий баха. Би бас тэгж боддог. Олигархууд бохир бизнес эрхэлсэн хүмүүсийг би бас харин нэргүй шүмжилдэг. Гэтэ би хүний эрхийн салбарт бас олон жил ажилласныхаа үед нөхөр дорч нөхөр бат гэж цолоод байх хүсдэггүй. Ер нь бол энэс гарах гарцыг гаргаж өгөхийг боддог. Тийм учраас бас намайг одоо шүмжилдэг гэдэг юм уу, надтай одоо зөрчилтэй ийм хүмүүс байхыг би үгүйсэхгүй. Энэ дээрс би хараа сууж байна л да. 1977 оноос эхлээл прокурор явсан тийм ээ. Дорногов аймгийн Сум дундын прокурор. Дараа нь 1984 оноос Завхан аймгийн прокурорын орлогч. 1986 оноос Завхан аймгийн прокурор. 1990 оноос улсын прокурорын ерөнхий газрын хяналтын дарга гэж явсан байл да. Тэгээд яг тэр нэг прокурор хийжсэн болохоор бас энэ дээр бас нэг буруу зүрүү асуудал нэг хэрэг мэрэг шийдэлт нэг тиймэрхүү юм байд юм болов эргэж холбогдсон хүн амьтан байд юм болов гэж сонирхож асуугаад байхгүй танаас. Огт байхгүй. Бүр огт байхгүй. Бүр одоо намайг ямар нэгэн хэмжээгээр асуудлыг шийдээд арга хэмжээ авч ирсэн хүмүүс хүртэл баяртай уулздаг байхгүй. Та шудраг хүн шүү гэж л бид энд баярлалдаг. Ер нь манай хуулийн байгууллагад ажиллаж байх хугацаанд нэгж тийм одоо хүн гомдоосон, хүний эрхийг зөрчсөн шудраг ус шийдвэр би гаргаж байгааг гэдэгт итгэл төгс байдаг. Өмгөөлөгч хийсэн би одоо багш удирдлагын актад багшилж авах хугацаанд тэр үе чинь багш хүн өмгөөл хийх болцоод хоёрдугаар өмгөөл бол бас эдийн засгийн хувьд нэлээд зөв бөгөөд ашигтай тухай одоо хуулиар зөвшөөрөгдсөн байсан. Тэгэхэд миний өрсөлдөгч одоо өөрөө заргаа надалцсан дараа нь ирээд надаар өөр бус юм нэг одоо эрх шиг хамгаалуулахаар явж ирсэн. Би тэрэнд баярлдаг байхгүй юу. Яг уу энэ бол хуулийн байгууллагад ажилласан туршлага мэдлэг бас нөгөө өмгөөлийн арга барилч гэдэг юм уу, мэтгэлцэх чадвар гэдэг юм уу, тийм үндслээд надад гэсэн баг. Тийм учраас энэ хууль хяналтын байгууллагад ажилласан хугацаанд надад гомдсон, зөрчилдсөн юм бол хэзээч байхгүй. Тэр байтугай одоо тэрийн тодорхой албан тушаал хашаад зарим хүмүүсийн ажил албанаас нөөцлж ирсэн хүмүүс ч гэсэн нэг их гомдоод байх юм байхгүй. Би бүх юм дээр зарчимч шудраг хандж байсан. Ганц нэгэн тохиолдолд улс төрийн шинжтэй тийм томилгоо хийж исэн юм бол би байдаг юм. Латрын газрын дарга байж Баян гол дүүргийн дотоорын даргаар арчилсан намаас юм тавиа гэж над дээр шууд орж ирж байсан. Би шийдэж байсан. Тэр нөгөө ажил нь өөрчлөсөн бүх хүчтний шүүхээр яваад дараа нь буцаад тогтоож ирсэн нэг юм тохиолдол байдаг. Жишээлбэл. Тэгэхээр тэр үед бол бид одоо тэр сайд ингэ тавьсан гэж хэлэх арга байхгүй шүү дээ. Тийм. Тэр бол улс төрийн шийдлүүд нь байдаг. Улс төрийн шийдэл бол ихэнхдээ хувь хүнийг сонгон шалгаруул чөлөөтэй өрсөлдөх боломжуудыг хаадаг учраас улс төрийн томилгоо гэдэг юмн дээр ерөөсөө бид онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа улс төрийн томилгоонууд бол сүүлийн үед мөнгө болцсон шүү дээ. Тэр хүн төгрөгөөр албан тушаал шүү дээ. Тэр хүн төгрөгөөр их хурлын гишүүн болдог. Одоо улс төрийн намын санхүүжилттэй авч байгаа нэг гол арга бол тийм болчихсон шүү дээ. Олон 10 албан тушаалтангууд бол иймэрхүү байдлаар явж байгаа. Одоо дэд сая дотоод бод асуудал чинь яг гэсэн ортой зүйл. Цаашдаа энэс гарахгүй юм болвол Монгол улс авилгалтайгаа тэмцэж энийг хязгаарлахгүй юм болвол энэ Монгол улсын төсвийн мөнгө та бидний татварын мөнгийг улс төрчид чинь улс төрийн намын дарга нар чинь олигархууд чинь ингэж одоо 8-ын хэрэгсэл болгож байгаа гэдгийг би энд бас шударгаар хэлчихэн зөв байхгүй чинь. Таны хамгийн анхны цалин хэдэн төгрөг байсан бэ? Их сонирхолтой. Би 6 дугаар анги төгсөөд Зүүн Баянгийн сургуульд байсан. Зүүн Баянгийн цахилгааны моторуудыг тэр нөгөө цементийн юм хөнгөлт хийгээд ингээд яцныг сольж шинэ мотор тавихад. Сургуулийн хүүхдүүд энд ажилласан. Хөө хүүхд.
яг би бас барилддаг би хаадамтай байсан. Тэгээд зэмтүүдийг хагалж нөгөө буталсан үед бид носилк ордер гүний нүхнээс зоож гаргаж. Тэгэхэд авахд анхны авсан залин бол 126 төгрөг байсан. Хэд он бэ? Энэ бол 1970 71 он. 71. 71 онд тэр мөнгөөрөө би ахтай хамт Улаанбаатарт анхудаа орж ирж. Улсын наадам үзсэн. Энэ бол миний анхны залин байсан. Нөгөө 120 төгрөгөөр. 126 төгрөгөөр өстэй 126 төгрөг байсан баг. Ер нь бол ажил бол бид хүүхэд одоо ер нь 4-р ангийн хүүхэд л хашаа ороо барьдаг байлаа шүү дээ. Одоо нөгөө хөргөн хүү кино байдаг чулуугүй гэх. Тэр чинь 4-р ангийн хүүхдүүд л хөдөө говийн хүүхэд л хийжсэн. Чулууга уул ботлаад чулууга зөөгөл тэгээд нөгөө хүүхдүүд чинь юм да хүүхд боллоо нөгөө хэн том чулуу өрхөө хэн хамгийн их том чулуу өргөж чадж байгаа биендээ гайхуулаад одоо би ташаар ингэж хатгаж өгдөг нь тэр ажлын маань одоо тийм үлдсэн юм байх та өөрөө би хүүхд наснаас тэгэл хүнд ачаа одоо ажил хийж явсан бол одоо ингээд ташаанд толгойд өөрчлөлт ордог юм байна л да. Тэгээ тиймэрхүү юмуд байгаа бах. А зүгээр бол прокурорт бол 1977 онд орж 554 цэл авсан. Би чинь хэрэглээ багтаа ганц визал байсан учраас тэр мөнгөөр Оросын холбооны улсад оюутан байхад бол би хангалуун амьдардаг оюутан байлаа. 100 стратегид ажилладаг байлаа. Ажил хийх бол тэр үед нэг тийм бахархал болцсон байхгүй. Одоогийн залуучууд ингэ ойлгох гэж би чадахгүй байна. Өөрийнхөө хүүхдүүд ч ойлгож чадахгүй. Тийм учраас би муу зурган хүмүүжүүлэх юм даа л гэж. Цаг нь өөрштэй гэж өөдөөс манай хүүхд хэлж байгаа байхгүй. Энэ улс төр гэж юу яг юу юм бэ? Ер нь төрөө удирдах ухаан, төрөө удирдах л үйл ажиллагаа шүү дээ. Уг нь. Тэгээ манайхан их гажууд бол л да. Их гажууд бол үнэхээр нөгөө чинь улс төр бол бизнесээс ангид. Тийм ээ? Төр бол бас бизнесээс ангид. Байж энэ улс орны эрчимтэй хөгждөг. Тэгэхээр энэ хоёрыг хутгаад нэг юм болгоцсон. Бизнес эрхлэх, мөнгө олох төр удирдах ажлыг нэг болгож гисэн. Энийг л бид англи зааглая гэдэг. Энэ ингэж ангилах энийг нэг болгохдоо ард түмний улс төрийн намаар нь талцуулсан. Айл гэрийг талцуулсан. Сум хороог талцуулсан. Бүр дайсаг нь болсон. Сунгал болтоо зэрэг хоорондоо бүр хэрэлтэн зодолтон ийм амьдрал байж байгаа шүү дээ. Тэр хамар хашааны жингэлтэй хамар хашааны хоёр айл бол ямар ч амьдралын хоёлаа доод төвшин тий тал талхаа хувааж иддэг, атгаа сахараар нь авдаг тийм л ард түмэн байгааг өнөөдөр улс төрчид талцуулсан. Улс төр Монголын улс төр бол маш бохор улс төр болсон. Инээсээ бид зөрөгтэй шийдэл гаргаж харах хэрэгтэй. Үнэхээр эвлэрлийн засгийн газар, эвнэгдлийн засгийн газар бүх улс төрчид оролцсон бол өнөөдөр энэ зөрөгтэй шийдэх хэрэгтэй. Би улсын хурлын тэр олон удаа хэлж байгаа. Одоо та нар шийдэх юм бол үндсэн голиндаа өөрчлөлт бол төрөө ирүүл шудраг болго. Тэгээд улс төрийн байнгын намын гишүүнчлэгээ болгоцсон нөхцөлд Монгол улс нэг 5 жил 10 жилийн дотор бол үнэхээр авилгалгүй бохор асуудлууд нь цэгцрээд шудраг явах юм болцоо. Тэгээд одоо төсвийн мөнгө шилэн байх хэвээр, иргэний нийгэмд идэвхтэй байх хэвээр, тэдний улсын оролцоог сайжруулж өгөх хэрэгтэй. Төрийнхөө албыг үнэхээр шилж сонгож тавих хэрэгтэй. Яг л төрийн алба улс төрөөс ангид олонгот ямар ч хөдөлгөөн байхгүй болчихно. Одоо Герман бид нар 96 онд хүртэл очиж үзсэндээ 36 сайд байхад тэнд төрийн нарийн бичгийн дараагаас доош тэгээд төрийн алба ямар ч намын дарга ирж ирсэн хөдлөхгүй. Ягаад гэвэл урт хугацааны хөтөлбөр хууль тогтоомжоо хэрэгжүүлээд байж. Дээд улс төрийн намын удирдлага сайд өөрчлөлт нь бусд нь бол өөрчлөгдөггүй. Энийгээ бид Монголд хийчих гэж байгаа. Би өсчтөр хүртлийн кол дарахтаа ирсэн. Улс төрийн 1000 орчим албан тушаал байгаа юм. Их хурлын гишүүн, туслах, зөвлөх, мөглөх гэдэг. За цаашдаа гэдэг. Тэр 1000 албан тушаалыг л та намынхаа ялсан нам өөрийнхөө хүмүүстээ хувааж өг. Хэдэн хувиар авсан байна. Монгол төрийн жинхэнэ албаа хаагч. Тэр нь одоо төрийн захирааны албаа хаагч. Одоо Монгол төрийн энэ албыг авч явж байгаа. Тэр юуны цэргийн юм уу одоо тусгай албаа хаагч нар. Энийг битгий хөтлөх гэж байна. За тэгээд эрүүл мэнд боловсролын салбар бол ер нь явандаа бол энэ төрийн албанаас бол үйлчлэгээний чиглэлийн алба бол гарчна л да. Тэг ингэх юм бол ингээд талцаад бинийгаа бөмбөнөр нь халаал ингээ уналт болол нөгөөх нь дарагдаа үнэнч байна. За манай дарга огцрол би одоо амьдрал болно. Энэ хугацаанд амжиж ахиухан шиг хийдий.
Амжилт төсвийн мөнгнөөс ийш тийшээ яахан шилжүүлж шамшигтуулъя. Бизнесийн тендерийг нэг хүнд өгöd тэрнээсээ очиж ашиг авдаг ийм л юм байна шүү дээ. Яагаад нэг компанид 11 тендер өгч байна вэ? Энэ аюулгүй биш юу юм бэ? Цаана ч бас амьдралаа дэвшлүүлээ, ажилтаа салинжуулъя гэсэн 10 компанид бас тендер өгч болно доо. Үгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр Монголын төрөөл бүхэлдэн ийм бохирдчлоо. Энийг эрүүл болгох зоримог шийдлийг өнөөгийн улсын хурлд хийх ёстой шүү. Та бидний өмнө ард түмний найдаж итгэж байгаа үүрэг энэ шүү гэж би гол дарагтай өчтөр ярьсан. Энэ бас зөв гэж нэлээд дэмжиж байлаа. Үнэхээр улс төрийн нэг 1000 албан тушаалдал дээр нам хүмүүсээ тавьг. Бусдын энэ одоо 100 гаруй мянган төрийн албан хаагч. За тэр нь цаашаа багасч явах. Энэ бол ямар ч хөдөлгөөн байхгүй. Яаж хөдлөх вэ гэхээр тусдаа сонгуультай зөрж юу хийнэ? Нэг аттестачлал. Та албандаар ахицтай байна уу? Мэдлэг боловсруулаа дээшлүүлсэн ажил үүргээ үүсч чадахгүй бол та доошоо буугаад байна. Ердөө л тэр тогтолцоо шүү дээ. Мэри тогтолцоо гэдэг чинь тэр л тогтолцоо. Харамстай нь Монголд энэ хэрэгжүүлэх байхгүй. Тэгэл нэг нам гарч иртээ нөгөө л төхөд бөм бөөнөр хаалал. Одоо улсын их хурлын дарга нь улсын их хурлын эндэр дээрээс хаврын чуулган дээр гомдлолоо шүү дээ. Улс төрийн намаар талцаж ажлаа салж байна гэдэг. Өчтөр бүлгийн дарга нь байлаа бас тийм мэдээлэл хийж байгаа байсан. Ийм л тогтолцоонд Монгол улс явж байгаа учраас манай нийгэм эрүүлж өгөх, шударга болох ийм одоо урдлага байхгүй байна. Тэгээ миний хувьд бол төрийн албанд манай гэр бүлээс өнөөсөөр ажилдаг нэг ч юм байхгүй. Би хэлдэг. Алтан ерөнхий сайдыг ч өдөөс нь алж байгаа. За би танай засгийн газарт нэг цэвэрлэгч ажилд оруулахчгүй. Та шударга ажиллах ёстой. Тэрэн дээр чинь би санал бодол шөмжлөө хэлж байна шүү. Өнөөдрийн сайхан бэлгийн засгийн газар үеч гэсэн юм л байна. Тийм учраас би хинээс ч үйл хамаарч шударга зарчмын шаардлага тавина. Тэр нь бол хүн таалагдана уу, таалагдахгүй байна уу? Тэр нь одоо хамаагүй зүйл. Тусдаа зүйл. Тэгвэл улс төрч хүн ямар байх ёстой? Ер нь нэгдүгээрт энэ бол улс төрд бэлтгэгдсэн мэрэгсэн хүн байх ёстой. Гадаад дотоодын бүх сургуулиудаар төгсөж Монголын улс төрийг төрд чин шударга явах тэр төрийн ёс зүй, соёл, мэрэгжил, мэдлэгийг эзэмссэн байх ёстой. Энэ нэгдүгээр шалгуур. Хоёрдугаар техорон ард түмэндээ чин шударга зүтгэж чадхаа тэр сонгогч олон нийтээс мандатаа авсан байх ёстой мэдээж. Гуравдугаарт ард түмний хяналтанд ор, олон нийтийн хяналтанд ор ажиллаж чадах чадвартай байх хэрэгтэй. Хувийн ашиг сонирхол, хувийн одоо аливаа имийг бол тэр хүн орхиж байж улс төрдөө зүтгэх ёстой. Хэрвээ тэрийг хамт явуулах гэж байгаа бол энэ бол улс төр биш. Улс төрч биш орчин үе. Гэхдээ тэгээд бурхны шишний урсгал, шарын шишний урсгалд ихнэр авахгүй тэр хүн буян номын ажилд бүхэл амьдралаа зориулна гэд ингээд зорж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Өнөөдөр хил дээр зогсож байгаа баялдагч үрж байгаа АК-га нөгөө 8-аас зогсвол яах вэ? Тийм учраас улс төр гэдэг бол бизнесээс ангид аливаа нэгэн одоо тэр хамаарлын юм ашиг сонирхлоос ангид Монгол төрийн төлөө оюргүй сэтгэлээ зөргсөн. Тэгээд улс төрөөс гарсан үедээ та хурдмаараа оролдов. Бизнесээ хий, хөөргөө цуглуул, одоо тэгээд арилжаа намайгаа хий. Энэ боломж байгаа шүү дээ. Улс төрөө орхиод та чөлөөтэй бизнес. Харин засгийн газар бол жоох өөр юм. Засгийн газар бол нөгөө толгойг үйдэг, мөнгө босгодог, овсгоотой хүмүүс ажиллаж болно. Бизнесүүд засгийн газарт ирж болно. Их хурлд болъё гэж хэлээд байгаа. Бизнесүүд өөрийнх нь бизнес голдуу суурьж байгаа шүү дээ. Их хурл дээрээ суучлаар авгаан ч юм уу ар гэр нь авч явдаг гэж хэлдэг. Эсвэл өөрөө эндээс нь удирддаг. Тэгээ бизнес дээр бол арай өөр байх хэрэгтэй гэж юу. Бурхан таныг юм зориулж бүтээсэн бол. За яг 100% одоо би зүр сэтгэлээсээ бурхан намайг бүтээсэн гэж бодохгүй. Миний аав ээж Монгол байгаль, Монгол өвөг дээдс маань намайг бүтээсэн. Хувь тавилан, заяа тавилан байгаа, сүнс бол байгаа гэж боддог. Ер нь бол зөвхөн Монгол төрдөө шударга зүтгэсээ гэр бүл үр хүүхэд ойр орчныхаа хүмүүст ивэлтэй ээлтэй байгаасаа гэж намайг бүтээсэн байх л гэж боддог. Та хэдэн наснда өөрийгөө би гэдэг бие хүнээ мэдэрч эхэлсэн бэ? Ер нь бол 6 наснтаа л гэж хэлэн дээ.
би ээжигээ эргэж ирэхгүй гэдгийг мэдсэн цагаас хэн нэгэн хүнд найдах биш өөрөө өөртөө эзэн болж явна гэсэн юм бодол төрсөн гэж боддог. Дээр байгаа биднийг бол эцэг өвгөд дээшээ явсан эцэг их бол үргэлжил харж байдаг л да, дээрээс зам юм засч байдаг. Таныг ээжтэй нэг сайхан сэтгэлийнхээ үгийг хэлж дайж өгч явуулаач гэвэл та юу гэж хэлэх вэ? Тэр хэцүү асуудал л да. Зүгээр ээжтэй уулзуулаад би одоо бусд амьдралаа өгчих юм жишээлбэл. Хэрвээ тийм Бурхны орондч байг. Бурхны орондч байг, сүнстэйч байг. Огт хэрэгэлцэхгүйгээр үлдсэн насаа одоо бурханд өгч л гэсэн үг л дээ. Тийм зүгээр тэр бол миний сэтгэл үг л дээ. Бидний эцэг их биднийг өсгөж хүмүүжүүлэхдээ алчиг сайхан үгсээр бол биднийг өсгөж хүмүүжүүлж байна. Монгол ухаан гэдэг бол агуу юм. Тэр сургаж байсан тэр сайхан үгнээс таны бүр сэтгэлд хоногсож үлдсэн ямар үг вэ? Одоо хэрнээ тод сандаг. Тэнд олон сургаал бэлдээ. Эрхийг сургаас бэрхийг сур гэж ав минь хэлдэг байсан. Ээж маань надад нэг өдөөний хөгжин багаас ажил сурдаг шүү дээ. Тоон туших гэж нэг уяа байдаг. Тэрийг надад өгсөн. Ингээд хуруугаар ороод тэр миний амьдралдаа сурсан хамгийн анхны одоо уяа зангилаач гэдэг юм уу, ажил хөдөлмөр арга одоо жишээл өөрийн байсал байх л да, миний нэг сэтгэхүйд үлдсэн. Тоон туших уяа бол монголчууд л байдаг уяа. Зөвхөн өөрийнхөө хуруугаараа гэж уйдаг маш сайн уяа. Энэ уяа бол амьдралын бат бэх уяа л байхгүй юу? Тэгээ би бас тэрийг бэлэгддгийг. За апн лам хүн байсан, номын хүн байсан учраас их олон юм зааж, зааварлаж, загнаж зэмлдэггүй ер нь л ярил явдаг тийм байна. Тэгээ харин сүүл сонсож байхад нэг манай хөө бурхны ном үзсэн бол их одоо эрдэнэтэй сайн лам болох байсан юм да гэж хүнд хэлсэн байдгийг. Бид нар чинь эртөө би чой хамбын юм ярьж байгаа. Чой хамбыг хөөхдөд лам гэж одоо хочилдог байсан гэж. Намайг яваас гэдэг байсан байхгүй их сони хувьд. Чой хамбын тэрийг тодно л доо. Бид нар ч өмнө гол бурхан багшийн ном зохицлоор байгуулж байна. Тэр намууны сангинлаа хийдийг бид босгож ЮНЕСКОгийн одоо соёлын өвдөртгүүлж ирсэн гэл ингээд шөөж босгож юмуд би тэгээд их сони хувьд явахгүй. Би хүүхд намайг хүүхдүүд яг гэр оронд маань бурхны юу байсан. Тэр үе хатуу хориотой зүйл байлаа шүү дээ. Манай ах том ах маань тэрийг одоо юуадаг ерөндалт хийгээд аавыг маань одоо бас айлхаар хүн амт мэтгий цуглуул хүмүүс ирээд идэг зөв байд амьдэрдэг. Өдөр судраа үзүүлэн зүгжиг ус манай бол маш даруухан эзээ дуурдгүй юм. Тэгэд гэрт бурхан шашинтай боллоор тэр би ч бас хүүхдүүдэд доголд наргаад банд нэртэй хүүхдийг шалдан банд нэргээ доголоод байсан чинь тэр хүүхдүүд нэргээд манайх гэртээ бурхан шашинтай аав маань одоо алзандлоготой тэрхтээ тэр үед чинь лам хувцсмсдаг юм гэж байгаагүй шүү дээ дараа нь хэлж. Тэгээд намайг лам гэдээ очилчихгүй. Би тэрнээсээ ичнэ гэж ихтэй. Чаа хамбас ялгаатай нь би тэрнээсээ ичнэ. Тэрнээсээ хүүхдүүдтэй лам гэж очлоо гэж зодтолдно. Одоо ер нь янз янз юм байсан. Чаа хамбал лам очлуулаад тэрийгээр ингээд өөрийнхөө амьдрал бүх юма ингээд явцсан байна. Миний хувьд бол хүүхэд насны хойчод лам байсан мөртөө тэрнээсээ хичдэг. Тэрүүгээрээ биш одоо толгой шалдсан байсныг хэлэх үү, халдсан лам очтой тэрнээсээ хичдэг байсан. Хүүхдүүдтэй муудалцдаг байсан, зодтолдог байсан. Тэгээд тэр нэг хувь заяа гэж сони юм л да. Хүмүүс бахархаад явж байхад би болоод арай тэр нуу чааж, эчиж бүр одоо зарим талаар яг үнийг хэлэхэд төгшөөж байгаа байхгүй гэртээ нөгөө бурхны тахилтай номтой байхасаа да авийнхаа тэр юмнаас авман сүүлд одоо малаа тэтгэвртэй гарсан хойно л бидний дагаж төв орж ирж байгаа тэр шүү дээ. Тэгээ яг бурхан шашин насаараа явсан хүн чинь тэрийг айл тавьчих юм. Тэгээ ганц нэгэн хүн мэд жорж ирээ зөвчиг өдрөл асууж явах шиг байдгийг тэгээ одоо намайг гаргаж бидний цаашаа харсан хон ч юм уу тэр хүнд юм хэлж өгнө хөсөөрхий бидний өмнө очиод хүнд одоо ном уншаа тарин уншаад өгдөг байгааг хүн хэлээ. Гэтэ надад бол ганц хоёр тарин хэлж өгч байсан. Сүүлд ихтэй тэр бол бүр баг 90 он хүрэхэд ав маань өндөр настай байхдаа хэлж өгсөн асуудал. 70 80 онд чи ерөөсөл хувьсгалч үе шүү дээ.
PayPal, ламын асуудал, юуны асуудал. Цаг бол алт гэдэг. Та ер нь цаг хэр барьдаг юм бэ? Барихыг хичээдэг. Барихыг тун хичээдэг. Гэхдээ одоо шилдэг сан гэж хэлэхгүй. Ер нь цаг миний хувьд асар үнэтэй. 24 цаг, хоногийн 24 цаг надад үнэхээр хүлцдэг. Тэгээ биний өөрийн нэг дутагдал байгаа юм л да. Дутагдал хүнд чинь их байдаг. Одоо болох болохгүй хүмүүсийн одоо олон хүсэлтийг одоо хүн найдаад ирсэн чи яах вэ гэдэг өргөдөл бичээд өгөөч гэдэг юм уу, нэг хэрэг заргын асуудлаар гомдол гаргаад ч юм уу. Тэгээ бичиг цаасны өрөнд би бол бичиг цаасны өөртөө байнгын явж ирсэн. Одоо араа багассан ч гэлээ гэсэн бичиг цаас. Одоо хуулиуд ихэд 10-аад хуулиуд их бага хэмжээгээр олж ажиллаж байгаа байхгүй. Тэр олон бичиг цаасны өрөнд хүнээр хийлгэхлээр нөгөөдгийг голдог. Өөрөө болохоор нөгөө хийгээд суух ажиллах цаг зав маань хүрлцдэг. Тийм учраас цаг гэдэг бол асар үнэтэй маш чухал баялаг. Тэгээ насны үед энэ цагийг аливаалах ашигтай байх хэрэгтэй. Гэхдээ шатар тоглоход цаг харилдаггүй, ном уншихад цаг харилдаггүй. Тэгээд интернет, iPod их хурж байна да. Тэгээд зарим талаараа тэнд бол бас их цаг зарж байгаа нь нэг сайн зөв менежүүд биш байх. Гэхдээ би тэгээ эрүүл мэндийн спортоор хичээлж чадахгүй тийм юмад илүү цаг зараад байгаа нь миний бас хувийн дутагдал байна гэж өөртөө би боддог. Амжилт гэж юу вэ? Та ер нь хэр амжилттай яваа юм бэ? Ямар нэг юм зориод тэрнийхэн үр дүнг үзчихлээр хүнд асар сайхан бахархал төрдөг. Хүний сэтгэл одоо баясаж маш гоё болдог шүү дээ. Би оюутан байхдаа олон жил оюутан байсан да, сүүлбэр 30 хэдтэй ч би улсаар дайж байгаа ихтэй би эзэг мэрэгчлээд өгсөн. Шалгалтанд ороод онцлог өгчхөд гараад алхаж байх. Нөгөө намраа бороо одоо шиврээд над их жаргалтай гоё санагддаг байсан. Альва нэг юмд зориод тэрнийхээ үр дүнг үзчихэд явж байгаадаа би их бахархдаг. Энэ бол миний амжилт юм. Сурлагаараач, ажил үйлсээрээч за би нэг юм дундч байхыг хүсдэггүй. Тэгээд амжилт гаргахын төлөө тэрхээ бахархдаг. Тэгээд амжилтаа гаргаж чадахгүй болохоор сэтгэл дундуур байдаг. Жишээлбэл их хурал дээр би одоо яах гэж сууж байгаа юм бэ гэдэг. Гэхдээ нэг Монгол улс нэг намын харьяалалгүй гişүнчлэг болчихвол энэ Монголын нийгэм эрүүл хурдан шимдаа гэж олон хүнд ойлгуулах гэж хичээгээд байгаа хэрнээ хүн болгон тэрийг ойлгож хүлээж авахгүй байгаа заримдаа одоо явах юм. Тэгээ юм болгоо амжилттай сайхан байдаг гэж хэлж чадахгүй. Энэ гэм нүгэлтнүүдийг та ер нь яаж шийдэхээсэ гэж боддог? Хадуу шанх шийтгэл бол хязгаарч сайн юм авчирдаг. Монголчууд за социализмын үеийн тэр одоо хатуу ширүүн тэмцлийн үед бөөнөр нь цаазалж байсан ч гэдэг юм. Энэ хязгаарч сайн юм авчирдаг. Өшөө хорсол улам одоо юу авчирдаг. Би цаазаар авахын халах асуудал дээр олон жил ажилласан. Энэгээр 10 жил ажилласан. Элбэгдэр ерөнхийлөгч гарангуудаа цаазаар авахыг зогсоосон л доо. Энэ бол зөв шийдэл байна. Одоо ч гэсэн хүн амны настай хүнд гэмтэрэг гардаг. Тэр хүнийг цаазаллаа гэдэг энэ хэрэг багасдаг. Тийм учраас хатуу ширүү ял шийтгэл биш. Хүнд ухаарлал олгосон зөв шийтгэл явах хэрэгтэй. Энэ чиглэлээр манай хуульч хөвч нараа жаахан сургалтанд хамруулахгүй болвол зөвхөн хуулийн дээр байгаа ялыг өгдөг нэг асуудал байдаг. Хоёрдугаарт улс төрийн өнцгөөс нь хараад энэ нөхрийг улсаж улс төрөд оруулж иж болохгүй шүү гэдэг юм. Одоо айсандаа ч гэдэг юм уу. Өнөөдөр юм байна шүү дээ. Хэдэн жилийн дараа энэ чинь яригдал эхэлж шүү дээ. 30 хэд оны эсвэл 60 хэд оны лоохусны буу нарын асуудлыг өнөөдөр яриа цагаатгах гэж байгаа юм. Тийм учраас ялж шийдэхэд бол оновчтой, шударга бас хүнд хүмүүжих, засрах алдаанд дүгнэлтийг боломж олгох хэрэгтэй. Тухайлбал би татварын эрүүгийн хуулийн татварын 166 дугаар зүйлийг өөрчлөх асуудлыг би татварт очсон цагаасаа тавьсан. Татвараа төлөхөөс зайлсхийсэн хүнийг бол 5-6 жилээр 10 жилээр шийдэхэд ямар ч ач холбогдол байхгүй. Тэр бизнес мөнгө олдог. Хараа 1-2 сар, 3 сар тэр хүнийг ямар ч ажил бизнес эрхлэхгүйгээр баримтжилчхад тэр хүн бол асар том хохирч одоо өөртөө бодол. Нэг мө 500 сая юм 300 сая төгрөгийн татвараас болж би ингэж сууж явах хэрэгтэй юм. Би чинь мөнгө олж мөнгө усгаж одоо ашиг орлого олж явах хэрэгтэй хүн гэдэг юм ойлгох хэрэгтэй. Гэх мэтлэгээр бид ял шийтгэлийг бол өндөр байх асуудлыг эсрэг байгаа. Тэмч учраас би улсын хурлд орж ирэнгүүт өршөөдийн хуулийг санаачлан бус нөхдийн хамт өргөн барьсан. Өнөөдөр 2 дахь жилдээ манай улсын хурл энэ хуулийг сайхан хадгалж байгаа.
Эний ягаад тохиолч юу? Ер нь хэлэлцэнэ гэдэг ярина гэдэг тэгээд одоо хойшлуулаад байдаг энэ манай эрх хэрэгчтэй холбоотой. Энэ 3500 гаруй жижиг дунд жижиг хөнгөн хүн дэвтэр гэмтэрэг үйлдсэн хүмүүс өнөөдөр шоронд сууж байгаа. Тэр хүмүүс 100 тэрбум төгрөг улс үрээшгүй зарцуулж байна. Жилд. За тэгээд одоо энэ тэгж шорон барьж шорон түүнийг суулгаж тэр их зардал гаргаж байх оронд харин гэмтэргээс хүртэн зэрэг энэ камерж болох гэрэлтүүлэх хүч хэрэглэсэн гэмтэрэг гудам замын талбайд гардаг гэмтэргүү тийм ээ. Замын хөдөлгөөн нийчээд хулгай хэрэгүүд танхай зодооны хэрэгүүд бүгд ил шүү дээ. Камержуулт сайтай гэрэлтүүлэх сайтай бол энэ 50%-аар багасна. Зах автобус тарлай бусыг камержуулчих юм бол карманы хулгай бус хулгайнууд эрс багасна шүү дээ. Тэнд мөнгө зарах хэрэгтэй байхгүй. Ард түмний татврын мөнгийг ийм юм зарах хэрэгтэй. Тэрээс шорон барьж нөгөө олон залуучуудаа хөдөлмөр их залуучуудаа шоронд суулгаж биш. Энэ уул уурхайд энэ залуучууд ажиллаж байх хэрэгтэй. Гадаадын дээр хөрөнгө оруулалттай компаниудын залуучууд ажиллах хэрэгтэй. Би түрүү хэлсэн энэ 20 мөрдөнгөөр 80% дандаа хүүхд залуучууд байж байгаа. Тэгээ нүдсийг гаргаад сургаад мэрэгжил сургалтын юу олгоод тэгээд одоо тэр хөдөлмөрийн талбар руу явуулах хэрэгтэй. Энэ 3000 гаруй хүнийг бас нэгэн зэрэг ингээ гаргаад ирэхэд нэг нь бас сөрөг нөлөө гарах уу? Маш бага гарна. Зориуд одоо ингэж энийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн ярьдаг зүйл болохоос тэд нар чинь ихэнх жижиг хэрэг бүр хоорондоо зодтолсон автоварын хэрэг хийсэн хүмүүс өнөөдөр 6 сарын 20 хэлтэй суучлаа шүү дээ. Ер нь бол энд бол ностой том гэвт хэрэгтэн биш нэг хүч хэрэгэлсэн, хүний амнаас сохироосон, хүч эмэгтэйчүүдийг хүч хэрэгэлсэн хэрэгтнүүд биш шүү дээ. Зүгээр дандаа нэг хөнгөн хүндөвтөр хэрэгтэй. Хохирлоо ихэнх нь барагдулсан. Одоогийн нэг өрчлөлийн хуулийн онцлог бол манай 1921 оноос хойш хуулиуд байгаагүй нэг зүйл хохирлоо тав барагдулсан байх гэж байгаа юм. Энэ бол маш чухал зүйл. Хохирч нар өөрөө хүсэж байгаа. Энэ миний мөнгийг залилсан хүн, миний мөнгийг аваад явсан нөхөр шоронд суух хэсэг надад миний хохирлыг гаргаж өгч. Миний одоо нэг морийг хулгай хийсэн энэ одоо миний морийг төлж өгөх хэрэгтэй. Гэтэл шоронд яваад тэндийг ажиллаж байхгүй төлөгдчихгүй. Тэгээд нэг илүү сонзон хоорондын харьцааны асуудал байгаа болохоос биш. Ямар нэгэн хохирлон барагддаг. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ? Гэхдээ нэг дур эзнээ голохгүй думжим гшэрээ голохгүй лөө. Тэр шиг би өөрийнхөө мэрэгжлийн ажлыг бол хангалттай сайн хийнэ гэж боддог. Би мэрэгжлийн ажлын хувьд бол надад одоо үндсэн мэрэгжил нь хууч боловч олон төрлийн ажил байгаа. Багшийн ажил байна. Өмгөөлөгчийн ажил байна. Одоо дээр үед прокурор шүүх юм уу мөрдөн байцаах ажил байна. Би мөрдөн байцаах ажлын одоо арга таагдаг гэдэг юм уу ийм юмд бол их дурлаж их сонирхож ирсэн. Тэр том одоо хэрэгүүдийн илрүүлсэн бүх түүх юмнуудыг цуглуулж уншиж ингэдэг байсан. Тухайлбал би нэг зүйл хэлээ л да. Одоо би цагдаагийн байгууллагын одоогийн удирдлагуудын анхааралд сөрөх байх гэж бодож байгаа. Хүн амны харгуудаг үуч ёстой. Янзтай мундаг бүрдэн байцаагч хийсэн. Би онц сурдаг хуулийн сургуулийн оюутан тэр хүн дээр дагалдан хийдэг гэсэн. Тэр хүний даруухан одоогийн байцаагч нар сүрсар гэж хэлж байгаа. Дандаа хүн амны онц хүнд хэмдэрх. Далаад он цөөхөн гарна. Тэгтээ дэндүү онц хүнд хэмдэрх бол гарна. Тийм мундаг мөрдөн байцаагч хийсэн. Асар олон хүн амны хэрэг дээр ажилласан. Зүгээр нэг хэрэг дээр алдаа гаргасан гэд гавьяа цолын нэг өгмөл. Өнөөдөр цагдаагийн байгууллага тэр хүнийг алдаршуул, тэр хүний үр хүүхдүүдийг алдаршуулж явах хэрэгтэй гэж боддог. Хүн амны харгадаг гэж ерөөс Монгол даяар алдартай. Тэгтээ даруухан, тогтой, томоотой, ажилдаа нямбаа ханддаг тийм үлгэр жишээг хуулийн хүн гэж юм байдгийн байх таа гэж би бас тэрэндээ ямар нэгэн байдлаар тэр хүнээс юм тусгаж авсан гэж боддог. Тэрнээс өмнө хүүхэд байхдаа нөгөө цагдаагийн байгууллага их шатаа гаднаас нь хараа шөөмжлээч гэдэг юм өнөөгийн нөгөө залуучууд шиг ханддаг байсан л та. Тэгэхээр манай яг хуулийн хяналтын байгууллагад орчин үеийн зан харилцаа юм нэвтэрч байгаа. Тэгтээ цөөнгүү сүржин даржин хөнгөн хөөрөг хүмүүс байдаг нь манай хуулийн хяналт цагдаагийн байгууллага ард иргэдийн хоорондын харилцаан дээр бас сэв суулгадаг гэж боддог. Тийм учраас байнга энийг би анхааруулж хэлдэг. Бурхан гэж байдаг болов уу? Би ямар ч хэлсэн энергид итгэдэг юм. Энерги гэдэг нь энергийн нэг хэлбэр одоо гэрэл цахилгаан дууч гэдэг юм энэ бол тодорхой энергитэй. Тэрэн шиг сүнсний энерги зүйл байдаг баха. Яг гэвэл би лам хойны хажууд өссөн. Тийм учраас тэр энергийг бид бурхан гэд тайлбарлана уу, юу гэд тайлбарлана уу? Тэр энерги бол байгаа. Тэр энергиэрээ бид
одоо тодорхой хэмжээнд үүдээцтэйгээ холбогддог ч юм уу бус тийм юмуд бол байдаг бах. Тийм учраас энэ бол шинжлэх ухаан тодорхой нөхцөлд нээлтийн асуудал байгаа баха. Таныг нутагта их том бурхан бүтээлгэж ийсэн гэж сонсч ийсэн. Тэгээд тэр юунд зориулж ийсэн шүтэн юм бол Дорногов аймагт хамрын хэд юуны орд ингээд байгаа шүү дээ. Одоо нөгөө Дэважин юуны үгээд тэрэн шиг бурхан багш ийм зохицлогыг Өмнөв аймгийн хаан уул дээр бид бүтээн байгуулж байгаа. Энэ хамблам чам бус хүмүүстэй бид хамтраад хийж байгаа. Ер нь бол бурхан багшийг энэ бол улуурхайн зарим компани ер нь бол хүмүүс хандвар бүтээсэн. 108 сургыг бол тодорхой хүмүүс өөрсдийнхөө нэрээр авч хийж байгаа. Ингээд энэ бол цэвэр чулуугаар 100 жил 500 жилийн настай юм зохицлогоор хийж байгаа. Энэ бол дандаа одоо буйны сайхан сэтгэлээр хийж байгаа зүйл. Энэ бол ганц минийх биш. Энэ бол Монголын одоо соёлын өв болно. Энийг зүгээр нэг юуны газар биш. Тахилгатай хан уул дээр босгож байгаа. Ер нь би Тайван, Солонгос, Япон гэдэг энэ бурхны шишинтэй улс орнуудад нэлээд явсан. Ариун дагшин газар бол тэр ариун дагшин газар дээр л байдаг болохоос биш. Хогон дарагдсан Улаанбаатарын төвд ч гэдэг юм уу, аймгийн төвд дотор байдгүй. Өөрөөр хэлбэл тэр өндөр уулан дээр өөрийгөө бясалгаад амьдралынхаа утга учирыг одоо тунгаагаад ингээд яваас хөөх залуучууд тэр өндөр насны ахмадууд ич тэр тийм ээ. Зоригтой ухаантай амьдраасаа гэдэг утгаар би энэ бас аав ээжтэй зориулаад босод найз нөхд хүмүүсийн хамтран юм зүйлийг бид одоо 8 оноос хойш хийж байна та. Тэгээ нэг бэрхшээлтэй хүнд зам харилцаа хүнд Улаанбаатарын чулуугаар хийж байгаа. Тэрийг бид одоо нэг хүчлэн зөөн аваачин уулан дээр гарахын тулд бид замын одоо бараг 5 сая төгрөгөөр заслаа шүү дээ. Одоо том машин гаргадаг болохын тулд. Таны уурлагтай гаргадаг зан чанар юу юм бэ? За нэг ширүүн зан чанар гарахгүй дээ. Тэ ер нь тэ бухимдлаа биш удаа гараад хэлждэг. Энэ бас нөгөө миний одоо юу юм бол удаа манай говийн читрхээ цагаан шít нэг оногоо ярьж өгье л дөө. Монголын чөгчийн хаа амьдардаг гэсэн говьд амьдардаг гэдэг. Яг говийн хүний цагаан цайраг нь л хэлж байхгүй юу. Би тэгээд Баттөмрийг татврын дарга болгоход нээсэн чинь нэг хинээс юм байна. Яг тэгж харагдсан баг. Би тэгж харагдсан баг таа гэж бодож байгаа юм. Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл ямар хэл вэ? Одоо Оросд 2-3 сургуульд өгсөн учраас орос хэлийг гадарлана. Англи хэлийг бас би дааж сурах гэж оролдсон. Нөгөө нэг хоол цайны хэл гэдэг юм уу, дэлгүүр худалдааны ч гэдэг юм уу, анхан шатны хэлтэй. Тэгэхээр тэрнээс илүү юм одоо нэг хэл сурах гэж одоо бол бас нас ихсэн учраас их оролдохгүй байна л да. Юунд хамгийн ихэр суралцахыг хүсэж байна та? Ер нь бол сурах бол амьдралын утга учир гэж боддог. Би насан туршдаа сургууль сурч байгаа. Ер нь курс сургууль олон юм руу бас аваагүй хүний занж явсан. Би ч одоо 37-8 хүрчээж Москвагийн улс орд аж ахуйн академид төгссөн. Бизнес удирдлагын мастер болсон. Энээсийнхээ үндэслээд би талхаж хэрэн захирал татврын дарга гэдэг өөрөнд сурсан юм а. Заавал практик дээр туршихгүйгээр бол би энийг эзэн болж чадахгүй. Тэгээ хуулиар бол би бүх төрлийн ажлыг ямар ч гэсэн хийсэн учраас зөх хэмжээний практиктэй гэж ингэж боддог. Одоо сурах хүсэл бол биш үү? Хэрвээ их цаг зав чөлөөтэй байдаг бол би бас энэ Шинэ Зеланд явсан тийм амар тайван улсад хэл бизнесийн орчин санхүү татвар банкны чиглэлээр би тодорхой одоо богино хэмжээний сургалтанд орох сонирхол надад байдаг. Тийм цаг завыг одоо харах Монголын өнөөгийн улс төр олохгүй л дээ. Их хурлын гишүүн яамтанд очиод ажиллаж таслаа явж хэлтэй биш. Юунаас хамгийн их айдаг вэ та? Гэхдээ одоо тийм юмнаас их айдаг гэж би хэлэх юм надад алга. Могоноос зөвүүцдэг хүүхэд наснд байхад. Гэхдээ би могоо барьж амьд могоо барьж үтсэн. Ягаад гэвэл нэг хүүхдүүд ашаа барьж явахдаа могоо гаргаал. Тэгээд эхнийх нь барьж аваад шидээд тавхлаар чинь дараачих нь барьж авдаг. Могоноос зөвүүцдэг. Тэгэхдээ айдаг гэж хэлэх нь дааш. Тэгээд ч өдийн насанд айж амьдрах утга учир байхгүй. Улс төрийн хэн нэгэн даргаас хэн нэгэн хүнээс одоо манай саяхан би нэг гүйс төвчний хурал дээр хэлсэн. Захаргаад хүн айлгаж удирдлага хийх гэдгээ бол өнөөдөр хосрогдсон байна гэж. Залуу хүмүүст би хэлсэн. Тэгээд үлээж явах нь муу байна. Энэ бол
айж амьдэрдэг тийм цаг үе биш. Бид социализмын үед хатуу ширүүн байх үед ч гэсэн бид тэгнэх айж амьдрахаас илүү энэ ажлыг яаж хийж чаддаг болох вэ гэдэг. Одоо том ах мод хүмүүс хатуу зэмлэн бидний бич боловсруулж байгаа цаасыг ороо хайчих ч юм уу тийм амьдрал дээр байдаг л. Гэхдээ өшөөндөө би нэг илүү сайн хийдэг болно доо гэж оролдож угаад ингээд одоо ямар ч байсан тэрийг зохих төвшөнд эзэмшдэг болохыг хичээдэг. Тийм учраас хүнээс айж амьдрна гэдэг ойлголт байхгүй. Та нийтийн тээврт хамгийн сүүлд хэдээс суусан бэ? За одоо нэг 12-7 хоногийн өмнө суусан та. Хашаа юу? Тэ энэ бол юу орсон юм? Нисэх био орсон тийм манай ах байдаг. Зориуд бодлогоор суусан харамсалтай суудл болдог учраас нөгөө юунаас барьж ингэж хэсчүүлээ. Тэр бол одоо өдийн насанд бас хэцүү байлээ л дээ. Би өөр нь хаяа автобусан суудгийн. Оюутан байхдаа ч гэсэн Оросоос оюут орж ичгээд автобусан суугаад ингээд одоо хүний амьдрал хараад ингээд явхад сонир байдаг байхгүй. Тэгээ автобусанд бол би хаяа суудаг. Гэр хорооллоор ах トゥ нэрээр ордог, гэр хорооллоор айлаар ордог. Би засгийн газрын их хурлын хуралдаан дээр сайднаар гэсэн гэр хорооллоор айлд очив. Тэгж та нар өнөөдөр энэ захын хорооллуудын амьдралын байдлыг мэдж Хуамынхаа амжиргааны төвшин мэднэ. Тэгэхгүй бол конторын цонхоор харж хаад өөрсдийнхөө баян тансаг амьдралд бэл орчхад ингэж яана гэд би Алтан уугийн засгийн газрыг хатуу шумжилж байсан. Сүүлд нь ч гэсэн би хэлж байсан. Тэр хамгийн сүүлд 14 хоногийн өмнө зогсоод ингээд эсэгсжүүлээд явж хат ямар мэдрэмж авч яах юм. За одоо ер нь бол яг бодсон бол би автобусны суудал дээр суухыг надад үнэхээр хүссэн шүү. Гэхдээ залуучууд юм уу хэнийг нь санал тавиад өгөхгүй. Би ч нэг спортын хувцастай залуулаг л харагдсан. Тэгээ булаацалтал дээрээ сууж байгаа байхгүй. Ямар ч байсан хуучин 70-80 тунд арай нэг ахмад хүндээ саналаа өгчдөг байсан. Би сандал дээр сууж явахгүй бол би нэг их автобусанд суугаад одоо би зүгээр л сонирхож л сууж байгаа шүү дээ. Бүр муу хэлвэл машиныхаа бензинийг хийнэж байгаа. Бас яавал тэгээд ахын давчид нэг удаа цагийг нуух гэж явж байгаа байхгүй. Ер нь яг хөө манай автобус дарлаа бусыг юутай болгосон, телевизтэй болгосон, тогтой болгосон юм юмуд явж байгаа. Энийг цаашдаа хийх ёстой. Аль болохоор сандлууд нь хүрэлцээтэй болох хэрэгтэй байна лээ. Тэгээ сандал хүрэлцээгүй хүн амын их чигсэн үед бол би л одоо их хурлын гишүүн автобусаар явж байгаа гэдгээ хүнд харуулах гэж байгаа юм биш. Тэгж яваад бол нэг бас таатай биш. Ер нь урд нь би олоодаа явсан л нэг удаа би нэг хүнээр хөргүүлээд автобусны худалдаа суусан. Та их хурлын гишүүн биш. Би адилхан гэдэг хүмүүс тавдлаа яриад тийм ээ тийм гэсэн. Энэ автобусаар ингэ явчих гэж харин тийм. Телевиз сайн зураг авахгүй юу гэж хэн ямар телевизний зургийг авах вэ? Би зүгээр л амралтын өдөр автобусан зугаал ингэ явах нь. Ард түмэн маань бол өдөр болгоно ингэ явж байгаа. Тэгэхдээ ард түмэн маань өнөөдөр унаад юу автобусны үйлчлэгээ бол нэгдүгээр сайжирсан байна. Хуучин шиг одоо хаад нэг олддог нэг төв замын төрмгийн уулаа нэг хаалгатай төгжээ цэнхэр энтер бидний үед чинь байлаа шүү дээ. Сайжирсан байна. Энэ бол том алхам. Дээр нь ахмад настай хүмүүстэй суудал сандал тавьдж өгдөг байх хэрэгтэй. Эмэгтэйчүүдтэй, жирэмсэн эхчүүдтэй. Энэ соёл маань өнөөдөр бас байхгүй болсон юм шиг байх юм. Тийм учраас энэ соёлыг одоо бид бас сэргээх ёстой. Зүгээр ер нь их хурлын гишүүн, засгийн газрын гишүүнийг ард түмнээс нь салгах, эсвэл салгасан тухай ойлголт өгөх бол үнэхээр буруу зүйл. Би бол боддгийн яг л ард түмтэйгээ ямар нэгэн хэмжээгээр холбоотой байх ёстой юмар байх төвшөнд л байгаа. Хизээч би салаагүй, салахгүй яг уу цэлэнгийнхаа төвшөнд амьдарч байгаа зарим тохиолдолд илүү зарим тохиолдолд жирийн дундаж Монгол иргэний амьдралаар л амьдарч байгаа. Тийм учраас би хаанчсан нүр ордон байдаг. Таны муу зуршил юу вэ? Одоогийн миний муу зуршил хэвтэж iPad ухах юм уу та. Би хэвтэж хоол иддэм бол гэж бодлоо. Хэвтэж iPad ухах миний хамгийн муу зуршил. Өнөөдөр бас нас тийм залуу биш тийм үед бол тэгээ дэрнээс нь салж чадахгүй маа нэгээд спорт юмар одоо залуу үедээ хичээлж байгаа одоо зогсцсон учраас энэ ус эрүүл мэндэд сөргөн нөлөөтэй миний одоо хамгийн муу зуршил тэр л байна. Таны хүсэж байгаа сайхан Монгол орн. Таны биш дээ. Ер нь бидний хүсэж байгаа Монголын сайхан орн ойрхон байна уу? Маш ойрхон байна. Хэрвээ өнөөдрийн улс төрчид зориулах юм бол Монгол их орныхон Монгол газар шорооныхон төлөө зориглоод хувийнхаа бүлэглэлийн ялангуяа эрх хэрэгч ман ан хоёрын хувьд
зориглоод өөрчлөлт хийж чадах юм бол Монголын хөгжил маш орхон. Та хоёр ингээд ярилцаа сууж байхдаа та говийн хүн гэдгээрээ их бахархдаг юм байна л да. Би говийн хүн гэдэл ярьж байна. Тэгээ манайх бол их баян орн тийм ээ. Хөрсөн дээрээ, хөрсөн доорооч. Нөгөө асуудалтай хамаг толгоонууд нь таны тэр нутг руу байгаад байдаг. Тэгээд угтанкод байдаг. Хамгийн ачаад аваад үрээд аваа яваад байдаг. Энэ дэрэн та хэр эмзэгэлдэг вэ? Мэдээж маш эмзэгэлдэг л дээ. Дуу хоолойгооч бид хийдэг бодлого юмдаа чи нэг банк гарч байгаа. Үнэхээр миний нутгийн, миний эх орны баялагт энэний төлөө мэдрэмжгүй. Нөгөө багаас ингээд сайд дарга нарын хүүхдүүд ард түмнийхээ амьдралаас тасарчихсан. Тэгээд дээр нь сүүлийн олон жил олигарх энэ хөрөнгө мөнгөн дээр туйлдсан хүмүүс. Өнөөдөр төрийн өндөрлөгт суучхад амьдралыг огт мэдэхгүй байна. Би 5 толгоор ороод үнэхээр харамссан. Цогцсгийн сум харж байна. Нүүрсэн сум. Хав харанхуй тийм одоо нүүрсэн сум болсон байгаа байхгүй юу? Байгаль эколог Улаанбаатар цогцсгийн хоёр бол одоо энэ утаа өвлийн нөгөө нүүрсний утаа Улаанбаатар гэдэг. Цогцсгийн дээр нүүрсэн одоо цэцэг болсон. Энд үнэхээр би харамсдаг. Энэ байгалийн баялагийг маш зөв ашиглах ёстой. Байгаль экологийн тэр өндөр шаардлагуудыг тавьж дараа нь нөхөн сэргэлтүүдийг хийх асуудлуудыг бол нэгдүгээр ээлжинд тавих хэрэгтэй. Одоо говийн ус маш их доошилж байна. Мал хүн ундалах ус яах боломж байхгүй байна. Утга усгууд ширгэж байна. Усны төвшин ундрагууд эрс багасч байна. Гол одоо говийн урсан дорх усуудын татаж байгаа. Дээр нь гангачгийн асуудал. Энэ бүхэн цогцоор хандахгүйгээр одоо говийн усны асуудлыг шийдэхгүйгээр засаг дор явах юм бол говийн ард түмэн нэлээд дургуйцах ийм хандлагууд гарч ирж байгаа шүү. Хайр гэж танихаар юу вэ? Хайр агуу зүйл. Тэгвэл амьдрал. Хайр өөрөө асар агуу зүйл. Энд хамгийн эхлээд хүн мэдээж гэр бүлээ эхнэрээ гэж хэлэх. Би бол эх орноо хайрлах хайр. Энэ агуу сайхан Монгол орноо хайрлахгүй. Ийм хайр одоо олон улс төрчид дутаж байна. Өнөөдөр ахиухан шиг энэ баялагийг л аваад гадныхантай нийлж аваад тэгээд одоо өөрснөө одоо олон тэрбум доллартай болох энийгээ гадаад байршуулчихад 50 анголон гэдэг юм. Тэгээд эх орондоо зориулахгүй, ард түмэндээ зориулахгүй тэр баялагаар яах юм? Тэр офшор банкнд аваач хийцэн тэр баялагаар яах юм? Бид эдийн засгийн өршөөлийн хууль дээр би ганцхан юм дээр дэмжиж байгаа. Тэр баялагийг тэр гадаад аваач байршуулсан тэр одоо нөгөө өөрийгөө Монгол хүн гэж хэлж чадахгүй болцсон. Хэдийн Монгол гэж байгаа тэр баялагаа та ичиж завхгүй Монголд оруулж ирээд эргэлтэнд оруулчих. Энэ бол таны хийх буй. Энэс чинь улс юу ч хурааж авахгүй, юу ч яахгүй. Би ганц энэ утгаар л хэлж байгаа. Тэрээс жирийн шудраг татвар төлдөг хүмүүсийг хохироогоод татвараас сайс хийсэн юм уу? Хамгийн бүтэхгүй зүйлэг одыг бол одоо өршөөнө гэдэг бол тийм таатай зүйл биш л дээ. Тийм учраас эх орноо хайрлаа. Үр хөвгтэй хайрлаа. Гэр бүлээ хайрлаа, ээж аваа хайрлаа. Энэ агуу нандин зүйл. Энэ дээр амьдрал тогтдог. Тийм учраас бивинээ хайрлаж, бивинээ хүндэлж амьдрах хэрэгтэй. Ингийн тулд дахиад би нөгөө асуудал руу орж утга учиргүй намаараа талцаж ах дүүнэр нь хүртэл хоорондоо гэр бүл хүртэл хоорондоо талцаж байгаа юм болчих. Харин биенийгээ хайрлаж сайхан амьдрий. Ийм боломж Монголд байна. Энийг шийдье гэж хэлж байгаа. Та энэ хүний хорвоод хэрэг хүн болж төрөөгүй байсан бол юу болж төрөх байсан бэ? Ямар ан амтан болж төрөх байсан бол? За би тийм амтан болмоор байна гэж би хэлэхгүй л дээ. Тэгвэл ер нь бол хүний хорвоод төрнө гэдэг бол агуу том хувь заяа. Асар том хувь заяа. Магадгүй би биш өөр Оюнбаатар төрөх байсан байж болно. Гэхдээ надад тэр хувь заяа тохиос учраас би хүний хорвоод хүн шиг амьдрах ёстой. Хүний тэр ёс жаяг одоо үнэт зүйлийг хайрлаж хадгалж явах ёстой. Тэрнээс нэг хөрөнгөнд шунаж, хурдан морнд шунаж, баялаг шунаж амьдрах ёсгүй. Тийм учраас би алхан тутмыгаа өөрөө хянаж явах ёстой гэдэг юм зарчим дээр л байгаа. Тэгвэл ямар амтан илүү сайхан хайрладаг вэ гэвэл би бусдад адилхан ашгараад байдгүй ч гэсэн би адуун дуртай. Хурдан жороомор унах дуртай. Гэхдээ эзэч энэ олон уяачид энэ олон хурдан морны хүмүүстэй би өрсөлдөж явахгүй. Тэмээ дайрт, тэмээ шиг агуу сайхан амтаа хаа байна.
ерөөсөө заан шүү дээ. Бид дэлхийд заанаар бахархаад байхад монголчууд тэмээгээрээ бахарч чадахгүй шүү дээ. Тэмээний өв соёлыг хөгжүүлж Улаанбаатарын бэрэн тэмээний наадмыг хийж дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн 10,000 жуулчин татаж өвлийн спортоор Монгол дэлхийн брэнд болох болцоод байна шүү дээ. Би оюун хорон сайд хэлсэн. Ийм боломж байгаа. Энийг ашиглах уу юу? Өөрсдийнх нь асуудал. Тэрнээс одоо би салингаараа амьдэрдэг би тэр одоо юу гэдгийг тэр том наадмыг байнга хийгээд чадахгүй шүү дээ. Хүмүүс найз нөхдөд танил талаа гуугаад ингээд нэг 2-3 жилд нэг удаа хийж байгаа. Манай тэмээчдийн маань би бас нэг сүүлийн үед дэмжиглэж байгаа юм бол хурдан мөрний араас явчих байна. Мөнгө тий тим юм руу явчих байна. Хэдэн төгрөг өгөх юм бэ? Тэмцээнд тэмээ төрүүлбэл манай бологийн баг төрүүлбэл хэдийг өгөх юм бэ гэж яриад байгаа. Энэ бол тэмээг хамгаалахын тулд, тэмээг өсгөхийн тулд энэ Монгол тэмээгээр соёлыг Улаанбаатарчуудад үзүүлэхийн тулд дэлхийд таниулахын тулд хийж байгаа. Агуу сайхан буянтай ажил. Танд одоо ямар сэтгэл төрж байна яг одоо? Гэхдээ ер нь бол яг үнийг хэлэхэд их сайхан тийм хүнлэг зөөлөн айдуу сайхан залуу миний өдөөс хараа сууж байгаа л надад байна. Тэрнээс одоо хорвогийн би бодож суулсангүй. Би ямар харагдж байгаа болооч гэж санаа зовхгүй байна. Ямар байгаагаар нь ард түмэн намайг арга иргэд маань хараг хүлээж авах л би бод. Тийм учраас би аль нэгэн телевизээр одоогийн ярилцлага юмд ороход би барьдгүй нэг цэгэндэг. Ингээд өнөөдөр асуулт маань дууслаа. 100 асуулт маань хурдан байна уу? Ер нь бол хурдан байна. 30 дээр явж байхад яана 70 асуулт цаана үлдсэн болов гэж бодсон. Одоо харин нэлээд хурдтай явчихлаа. Баярлалаа. Ингээд бидний урилгыг хүлээн авч хурж ирж нэвтрүүлэгт минь оролцсон танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдралд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Монгол хүнийг түүний дотор одоо Монголын төрд ажиллаж байгаа хүмүүсийг Монголынхаа ард иргэдэд үнэн байгаагаар нь хүргэж байгаа. Танай студ, танай телевизийн хамт олон, радиогийн хамт олонд бас баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлгээ маань өнөөдрийн дугаарыг өндөрлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор улсын их хурлын гишүүн Цэрэн ташийн Оюнбаатар хүрэлцэн гарч оролцлоо. Та бүхэндээ дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзтлаа. Түр баяртай.